За бүгдээрэнд нь шинэ оны мэнд хүргье багшин. За өнөөдөр бас өвлийн аддаг сар гоё өвлийн улирал гайхамшигтай улирал он цаг гэдэг ийм гоё улиралтайгаа цаг хугацаатайгаа тий хурдтайгаа юмтай өргөдөө улирал өөрөө цохилт байгалийн цохилтгоогоор цаанаасаа одоо юмтайгаа бэлэн ирдэг. Та нар нөгөө айлдж очноор очиж байгаа тохиолдолд бас нэг хоосонгүй ордог шиг одоо улирал болон өөрснөө цаанаасаа байгалийнхаа зам ёсны цохилтгоогоор бас бидэрт юмыг бүр бэлэн өгдөг, бид нар хүртдэг, авдаг. Одоо олон жил илээсэн юм гоё агуу арт түмэн. Тэгээ улирал гэдэг өөрөө тийм гоё онцлогтой, хамгийн гайхамшигтай. Тэгээ энэ шинжлэх ухаан хөгжөөд байгаа, соёл иргэншил хөгжөөд байгаа хүмүүний ертөнц хувьсаж өөрчлөгдөж, цагагаартайгаа, улиралтайгаа, хүмүүнтэйгээ, ухамсартайгаа өөрчлөгдөж байгаа энэ оршихуйд хүн болгон одоо байгалийн шалгарлаар, одоо сансар огторгон шалгарлаар, хүмүүний шалгарлаар хүн болгоос цаанаасаа ингээд яанда хүн болгоны цохилгоогоор нэг тийм янз бүрийн сорил шалгалтанд аанда орж ирж байна, маш их орж ирж байна. Нэгсэндээ энэ 21-р зууны чи энергийн 900, сүнсний 900, мэдээллийн 900 гэж их тодтогч өгдөг. Тийм учраас энд манай монголчууд дор бүрнээ хувь хүн нийтдээ бүрнээ бүгдээрээ бэлнүү гэдэг чинь маш их сэтгэл одоо та нарын сэтгэлийн хат хүмүүн байх, зүв байх, үнэн байх гэдэг тийм байгалийн шалгарлаар хүн болгон тэрэнд их одоо аанда орно, аанда хүртэн, аанда одоо дамнаж тэрийг үзэн, туулна, гитлэн амьдралын зам юм болохоор энерги 900 гэдэг тэр цаанаасаа тийм гайхамшигтай одоо байгаль огторгүй, сансар огторгүй цаанаасаа одоо бидрээс одоо тийм шалгалт сорилтон тийм даал тухамсрын хэмжээний тийм гайхамшигтай. Тэгээ энэн дээр ерөөдөө хүн дотоод сэтгэл зүгээрээ одоо өөрийнхөө ухамсараараа илүү их тэнцэж ойлгож хэн дэвчээртэй байгаа, хүн чанартай байгаа, сэтгэлтэй байгаа, бодол сэтгэл нь үнэн байгаа, тайван байгаа, ариун байгаа хүмүүс илүү гоё одоо тэрэнд давж гитэлж их зөв одоо энэ 100-ыг дамнаж гитэлж явна. Ерөнхийдөө амьдрал өөрөө багш нийлс амьдрал өөрөө тэр чигээрээ шалгалт бөгөөд сорилт байдаг амьдрал. Та нарсандаа би шалгалтанд орж байна, сорилтонд орж байна гэдэг байнга өөрсөндөө ойлго. Тэр хүндтэй одоо ачаа, хүнд мэдээлэлтэй, хүнд одоо өвчин зовлон янз бүрийн одоо дуулдаад шүү дээ. Энд чинь л одоо та нар дээр ирж байгаа, танаа удамд ирж байгаа, танаа гэрт ирж байгаа шалгалт сорилтонд тэр хүн өртөж гин гэж ойлго. Тэр хүн өртснөөрөө тэрийг нийтээрээ хамтаараа давна штэ. Тэр хүн ганцаар хамтаараа давах учраас бүгдээрээ монголчуудын сэтгэлийн хатыг илүү тэнгэр харж байгаа, шалгаж байгаа. Тэрэн дээр айж имзэглэж болохгүй, гутарч одоо зүгтааж болохгүй, уйлж дуулж болохгүй. Ямарваа баяр жаргалыг бид нэр их зоохон сэтгэлийн хатаар зүв одоо сэтгэл зүгээрээ бид нар гоё гитэлж гардаг. Энэ манай монголчууд тийм гоё агуу арт мэ маш их сэтгэлийн хатыг агуу одоо уламжлыг агуу суурь хүмүүжил сэтгэлийн одоо тэнхээ агуу өндөр нас те агуу болгоно ер нь тэнгэрийн өрсөнгүүд биднэрт одоо дамжуулсан. Тийм агуу. За бүгдээрэнд нь орой минь төргий. Бүгдээрэнд нь орой минь төргий. За орж ирж байгаа та нартай маш их баярлалаа, талархлаа. Багш нь хөдөөгөр ажилдаа байж байгаад ирлээ. Ер нь манай Монголын газар нутаг тэр чигээрээ одоо тэнгэр оршихуй эцдүүдийн одоо хараанд эцдүүдийн одоо үнэрт мэлмид их ойрхон байдаг учраас бид нар бас азтай арт түмэн гэж өөрсдөө үргэлж бодож тийм учраас энэ гоё энерги 900 да
илүү та нар эрчимийн нэрийг чинь хамгийн гоё байх, тайван тогтун байх, үнэн зөв байх, гэгэн байх хэрэг бид нар хамгийн гоёэр тааламжтай таалагдсан. Багшин сая чихвчээ олдлоо дуулдаж гин үү? Дуу ямар сонсогдож байна дуу? За бүгдээр нь орой мэд. Тэгээд энэ 100-100-аар дамжиж манай монголчууд үе үедээ их оюунлаг бүгд гэгээлэг энэ оршихуйдах амгалан тайван малаа дагаад байглаа дагаад оршуугаа дагаж газар шороогоо үнэрлэж гэтлэж газар шорооноосоо мэдээлэл тэнгэрээсээ мэдээл авчдаг тийм агуу арт түмэнд хүнээс асуух гад гүүгээд гуугаад араас нь гүүгээд идэг тийм арт түмэн ч шүн болгонд дордороо удмын мэдээлэлээ хувийн мэдээлэлээ өөрснөө дордороо таньдаг мэддэг тийм агуу арт түмэн байсан учраас ерөөсөө айгаад ах шаардлага байхгүй. Янз бүрийн байгалийн аюулт үзэгдэл, янз бүрийн хүмүүний бас аюулт одоо тахал, аюулт өвчин, аюулт байгалийн үзэгдэл, гал усны үзэгдэл янз янзын юмыг хүмүүний ертөнцийн хойно байгаль хорвооын хойно амьдрал чинь сантай муутай сүлэлдэг юм хойно энэ болгоныг бид нар бүгдээрээ одоо туулан гítэлж гарн даван хамгийн сэтгэлийн хаттай ямарваа амиг нэг өнгөрөөж чаддаг, туулж чаддаг, гítэлж чаддаг, тайван байж чаддаг, муу юмыг хүнд хилдэггүй, дамжуулдаггүй, ярьдаггүй, дэврээдэггүй сайн юмыг болохоор маш хурдан тараагаад сайныг илүүх одоо төмөн түгээж сайнаар нь цааш нь илүүх өшөө баяжуулж залуучуудаас түгээн дэлгэрүүлж одоо нийтээрээ ерөөхдөө манайхан сайн энерги тал руугаа бүгдээрээ дамгаа өөрснийгөө цэнэглэж явах юм бол та нар амьдралд ерөөхдөө алдахгүй бөгөөд бүгдээрээ сайн сайхан цаг хугацааг үзэж сайхан явна. Та өөрөө одоо хүн болж бүтээгдэж ирчээд энэ амьдралд оршихуйд өдөө олон жил амьдарчаад тэгээ одоо нас дунд үеийг туулаад ахмад үеийг туулаад энэ явж байгаа энэ үедээ одоо энэ олон цаг хугацаа гой гítэлчээд одоо яг амьдарч байгаа цаг хугацаанд гутраад муухагаар бодоод муухагаар юмыг эргэцүүлээд өвчин яриад зовлон яриад үхэл яриад гомдол яриад харамсал гашуудлал яриад ингээд муу мухуу олгоныг түүж бодох гэмээр түүгээд ингээ өөрийгөө одоо буруутгаад авах гэмээр та хийцээ ч өөтлөхгүй. Бодол гэдэг та нарт биелдэг. Тийм учраас та ам чин хүн амаараа муу юм тарих гэмээр та өөтлөхгүй. Тийм учраас амны бэлгээр гэж монголчуудыг одоо тэгж яа амны бэлгээр шүү. Амаа мэдээр гэдэг чинь цаанаа тийм орто бүгд маш үүний юмыг ганцхан үгээр тэгэл утгачлаад хэлчихсэн. Ерөнхийдөө монголчуудын утга оюун санаа одоо үг ухаан одоо бүгд үг дотроо үйлбэр дотроо та ингээ бүр нууцын чанд байдаг. Энийг гадных нь таньж чаддгүй, энийг орчуулж дэлгэрүүлж гаргахад гадныхандаа хүнд байдаг учраас монголчууд үгийн баялаг, ухааны баялаг, мэдлийн баялаг чадварлаг учраас энийг зөвхөн монголчууд л тайлдаг. Монголчууд л үг үгэндээ ороогдож үгийг давж үгийг гítэлж гарч ирсэн уулыг давж нарыг харж ингээд бид нар үргэлж одоо байгальтайгаа харьцаж ирснээрээ өдрийн нарыг харж та нар сэрж өдрийн нарнаар та нар ухаажж нас нэвж цаг хугацааг одоо гítэлж бид нар энэ хорвоогийн жамаар хүн болон сайхан оноо өгтөж сайхан жилүүдийг бид нар гítэлж явнаа. Амьд байгаадаа эрүүл байгаадаа одоо амгалан байгаадаа та өөртөө л таларх. Өөртөө таларх хэрээр та тэр чигээрээ сайхан цаг хугацааг та үзнэ. Талархаад байвал үзнэ. Хитрхи өөрийгөө дорд үзэх, өөрийгөө голох, өөрийгөө чамлах, өөрийгөө үзий ядах, өөрийгөө ерөөхдөө одоо юу гэдгийг тийм хүмүүс байх юм. Айгу тийм өөртөө дургүй хүмүүс. Өөрийгөө голсон хүн хизээч өөдөлдөггүй. Тийм учраас орчлонд эцэг эх чинь чамааг одоо голсонгүй төрүүлээд хүн болгоод өдийн насанд амьдралын энэ нүсэр шуурган дунд та өөрөө
Одоо тэр амьдралаа сайн сайхан юм шүүрч чадаагүй одоо амьдралын дунд үед одоо юм болгоныг ингээд үгүйсгээд ах тусмаа одоо хүүхдүүддээ одоо ойрынхондоо та өөрөө одоо өөрийгөө хитрхи муухагаар таниулж яах гэдгийг жоо угамсарлаж одоо энэ одоо өтлөх насандаа хүн бол өнөөдрийн монголчуудыг бас гэгэн байгаараа, тайван байгаараа, амгалан байгаараа сайхан цаг хугацаа айсан юм болгоныг дандаа сайхнаар бод, гэгээлгээр бод, айж имэх ерөөхдөө тийм шаардлага байхгүй. Энерги 900-д ерөөхдөө хүн болгон сайхан бодох, зөв бодох хэрээр таны энерги авраа, таны эрүүл мэнд, таныг дагаал гой болчдөг, асчдаг. Таны дотор гэрэл, дотор зүрх бүх юм чи өөрөө аяндаа асна. Бага хавдар чинь, бага дархлаа чинь, тий, бага зүрх чинь та гой бодоод би амьдрын, би наслан, би идэгнэ гэдээвэл амны бэлгээд бүх юм өдрөөс өдөр сараас сард оноос он цаагаараа өөрөө сайжраад ирдэг. Монгол хүн амны бэлгэрийг шижиж тийм учраас хүн та өөрийгөө өөрөө лаврна, та өөрийгөө өөрөө услна, та өөрийгөө өөрөө ойлгоно, та өөрийгөө өөрөө шагнана, та өөрийгөө өөрөө л хайрлана. Бүх юм өөрөөс эхэлдэг. Тийм учраас энэ цаг мөчөөс эхлээд өөртөө л итэг, өөрөөрөө бахарх, өөрийгөө хайрл, өөрөөрөө гоё. Өхөн өгтлээ одоо энэ биеэ хайж, оюун ухамсараа хайж, сэтгэл зүгээ хайж, үгээрээгээ хайж ерөөсө болохгүй. Ерөөсө болохгүй. Ерөөдөө өөрөө өөртөө үнэн, өөрөө өөртөө цоглог, өөрөө өөртөө ариун, өөрөө өөртөө сэтгэлийн хаттай хамгийн ижи хамгийн одоо эхнэр хамгийн ихчил байх хэвээр, эмээ байх хэвээр та нар хамгийн та нарын үлгэр дөөрөлөө залуу хоолч үе энэ ач хүч зэнэрт маш хэрэг болж шээ. Хүүхдийн дэргэд амаа мэд, хүүхдийн дэргэд хэрүүлээ мэд, хүүхдийн дэргэд мөг төргөө мэд, хүүхдийн дэргэд дугуй. Хүүхэд бол хүүхдийн дэргэд нас нь болоогүй байхад дэргэд нь хэрүүлэх, нас нь болоогүй байхад дэргэд нь мөнгө тооцоо 8 арилжаа банк санхүү тэр янз бүрийн өөр шир юм хүүхдийн дэргэд битгээр нас нь болоогүй байхад хүүхэд наснаасаа эрт буруу юм сонсох, дэми юм сонсох, наснаасаа эрт та нарыг хэрүүл, уруул, зодон, ариг, тамиг, муухай амиг үдсэн хүүхэд өөдөлдөхгүй шүү. Хүүхдийг бага наснд нь гомдоож, бага наснд нь муу юм харуулж, муу юм сонсгож, муу юмыг болохгүй. Тэгээ монголчууд хүүхдүүд тусдаа одоо гэрт бага насны хүүхдүүд тусдаа, дунд ангийн хүүхдүүд тусдаа, ижи аавнаар тусдаа, дээр үедээ тусдаа тэгж насаар нь хязгаарлаж тэгж зарим нь их чахтаа холилдон тэгж гэрээр тусдан тэгж хүмүүжлийн маягаар тэгж байлгадаг байсан юм. Одоо ч зөвхөн бөөнөрөө дугуй гэртээ орчоол тэгээд 9 зүйлийн юм ярьж ин балчир насны хүүхдүүдийн дэргэд юу ч болоод байгааг амьдрал чинь урт, нас урт, хангалттай урт. Одоо нас юу хязгааргүй. Та нар эрүүл мэндэ мэдээж амаа мэдээж явах юм бол монголчууд урт наслах тэм тавилантай ард хүн байхгүй. Бид нар амны бэлэггүйгээсээ, төвчээргүйгээсээ, сэтгэлийн хатгүйгээсээ л маш их алдаад байгаа. Алдаа чинь танаас эхлээд байгаа гэдгийг л хүн болгонд ордороо мэдэж энэ цагаас ихсүүлээд одоо шинэ оны энэ юун дээр одоо энэ ондоо ерөөс алдаагаа ойлгож ухамсарлаж хүнээс уучлалтгүй сурах, хүнд баярлаж талархаж сурах, өөрөөсөө дандаа гэгэн юм гаргах тусам та амжилт бүтээл дээр 4 он жилүүд одоо цаг хугацаа танд ирж байна. Тэр болгонд бид нар бас сэтгэлийн хаттай, баяр баясгалантай гоё юмар байна. Энерги гэдэг бол ерөөхдөө та нараас л хувь хүн өөрөө шалтгаална. За сүнсний 900 гэж юу хэлээд байгаа хүн болгон ерөөхдөө бидний бие чи ерөөхдөө сүнсний орон зай маш их шүү. Тийм учраас энэ орчлын ертөнцид харын сүнс, цагааны сүнс гэж хоёр сүнс байна л да. Тэгээ бид нар одоо ариун сүнсэнд бол амьд хүмүүс орно. Муу сүнсэнд бол өхөксдийн ертөнц рүү яваагүй насаарчаад байгаа хэрнээ тэр өхөксдийн ертөнц рүү яваагүй сүнсүүдийг харын сүнс гэж хэлээд байгаа юм аа. Наад харын сүнсүүдийг чи явуулдаг одоо тэр өөрснийгөө явуулж чадна гэсэн тэр номлолын хүмүүс, Есүсүүд, тэр бурхтууд, тэр ламнаар тэр одоо юу гэдэг тэр хүний оршуулгын арыг хийдэг хүмүүс чи чадахгүй дээ. Харын сүнс чи дэлхийг нөмрөх гээд хөмрөх гээд энэ бүр. Тэгээ би чаддаг юмаа хийгээч ээ. Хүний юмыг хийнэ гэж арын даачаад, мөнгө төгрөгийг авчаад хамаг юмыг хүлээн зөвшөөрч тэгээд тэр хүнийхээ сүнсийг аргадаа дээш нь явуулж чадахгүй тийм үйл хийгээ яа дээ.
Энэ орчлон гэдэг чинь цаанаасаа тэнцвэртэй. Та нар юу хийж байгаа, яаж байгаа, яагаад чадахгүй байгаа, яагаад болохгүй байгаа, яагаад энэ олон сүнсээр тоглоод байгаа. Сүнс гэдэг чинь тоглоом юм уу? Хүний сүнсийг явуулж чадахгүй хүний сүнсээр тэр чинь наадах ажил юм уу? Энийг хийдэг хүмүүс жоохон болгоомжлох хэрэгтэй шүү. Тийм учраас дэлхийн нийтээр үгээд харын сүнс маш их газар авч энэ олон галзуурал, энэ олон гинтийн үхэл, энэ олон одоо амиа хорлолт, энэ олон одоо ширүүн догшин, энэ ааш араншин сэтгцийн хэмжээний болдог чинь нэгсэндээ хий сүнсүүд бууж ирж энэ амьд хүмүүсийн энергийг сорно гэдэг. Энергийг одоо бүр залуучууд маш их соруулж байна. Давхар одоо хүүхдүүдийг соруулж байна. Өсвөрийнхийг соруулж байна. Тэгээ амиа хорлоод байгаа нь тэр. Энэн дээр ээж нар илүү анхаарч, дор ам бүлээ, удмаа мэдэрч, нэргэрчмээ мэдэрч, сүнсэн биеэ мэдэрч. Бид нар ерөөдөө монголчууд тийм агуу артан байхгүй ерөөдөө сүнсэн зайлдсан байгааг, энергийн төвшин алдагдсан байгааг, хэл яриа ингээ гүйцэд дуурахгүй байгаа, хэл яриа муудаад байгаа. Ухамсар оюун нь ийм байдаггүй, энэ нэг л өөр болчлоо гэдэг. Ер нь эмэгтэйчүүд мэдрэмж өндөртэй хажуудаа ам бүл дотроо, ах дүү нар дотроо, найз нар дотроо бие биендээ дорн ямар амиг шин сэрэгдээд хэлжээ. Хүү миний найзаа чи юм болцсон байна яваараа үзүүлээрэ харуулаараа засуулаараа имчтүүлээрэ гэд. Та нар бие биендээ хэлдгүүгээс болж нөгөө хүн чинь өөрийгөө тийм болцсон гэж мэдхгүйгээсэн болоод тэг хүндрээд айгүй хурдан одоо нас орж ийн гэсэн. Одоо харын сүнсэнд даруулж байгаа хүмүүс маш их байна. Түгээмэл нийт ард түмний ерөөхдөө бас юу тоо хэлэхэд хүн дээр багшна. Сүнс харж байгаа нь их вэ, сүнсэнд даруулж байгаа нь их вэ, сүнсэнд хөөгдөж байгаа нь их вэ, сүнстэй шүн болгон сүнстэй алаан болж байгаа нь бас их байна. Тийм учраас энэний ялгаа Монголын энэ гоё хангаа дэлхийн байгаль манай монголч өөрөө цаанаасаа юм гоё агуу үлгийн нутаг шүү. Энэ агуу үлгийн нутагт ингээд муу сүнсүүд хэмжээтэй олшроод ирэхээр тэгээ яах юм? Хэн дэлхий? Та нар ер нь юу гэж бодож байна? Тэгээ сүнсний 900-ныга ойлгохгүй сайн сүнс гэж юу хэлээд байгаа, муу сүнс гэж юу хэлээд байгаа, муу сүнс нь хаана яваад байгаа, хаагур ирээд байгаа гэдгээ ерөөсөө сүнсийн талаар ямар ч мэдээлэл байхгүй. Арай л хэтэрхий цаг хугацаа яваад идэг. Арай хэтэрхий түүхээ байгаад байгаа юм шиг бид нар хаана амьдрээд юу хийгээд юутай хутгалдаад наа дүүнэр чинь хүүхдүүд чинь найзууд чинь залуучууд чинь ерөөхдөө юу болоо яваад байна. Яагаад шүн болгон гадуур гүгээд байгаа. Яагаад шүн болгон ингээд гарч гүгээд архиугаа архин донтоод байгаа. Тэр чи яа чи юунд дуудагдаад байгаа. Муу сүнсэнд ороогцсон үчиж үгүй харанхуу гэж хүлээж ид харанхуу олонгуудыг гараа явчих. Ерөөдөө муу сүнсний одоо амьдрдаг орчин харанхуу ертөнц байхгүй. Тийм учраас айл гэрт одоо сүүлийн байшингуудад бас нэг харанхуу өрөөгөө байгаад байгаа юм. Харанхуу өрөөнд муу сүнсүүдийг үрждэг. Тийм учраас харанхуу өрөөг банк гэрэл оруулж харанхуу өрөөг үргэлж цэвэрлэж харанхуу өрөөнд муу новш хог нас барсан хүний юм хадгалж болохгүй шүү. Ерөөдөө нас барсан эзэн байхгүй юмыг их тэд нар эзэгдэг учраас нас барсан хүний битгий хадгалаа, бүгдийг шатаа гэрээс гарга багш нь яриад байгаа нь тэрэнд чинь хөөгцөө чинь эзэмдүүлээд одоо аюугүй хөөгд төрж штий. Та нар гэртээ жирэмсэн байхтаа л гэртээ өөрснөө гэрээсээ сэвтчихэл би ийм хүүхэд гаргачлаа. Эмч нар мэдэхгүй байх чадахгүй. Эмч нар ийм болгосон ингээл эмчрүү дайраад идэг. Болжгүй эмэгтэйчүүд минь өөрсдөө та нар гэр орондоо юу хаана амьдраад байгаа, гэрээ яагаад цэвэрлдэг вэ, яагаад хог новшоо гаргадаг вэ, яагаад маш олон жилийн юмыг одоо хүртэл яагаад хадгалаад цуглуулад байгаа. Ямарваа юмыг манай монголчууд хадгалдаггүй. Хэрэв уламжилж дамжилж ирсэн бол тэрийг хэрэглээнд оруулаад баяжуулаад тэрийг хэрэглээнд оруулах гэсэн амьлаатай болгоно гэсэн үг байхгүй юу? Тэрээс зүгээр ингээд удмын юм хайж болохгүй гээл харахгүй өрөөндөө ингээд чойжлоод нэг авдраны оролд ингээд хадгалаад байх тусам тэр чинь сүнсний одоо хэрэглээ болоо сүнсүүд тэргээр чинь илүү их та нарыг одоо янз бүр болгодгоо. Тийм учраас гэр орондоо мэдхгүй чадахгүй та нараас гитэрсэн одоо янз янзын байвал гэрээсээ гаргаач. Та нар өөрснөө хадгалаад байгаа юмдаа ороогдоод тэгээ тэр хувьцаа чинь ингээд өөрчлөгдөөд хүүхдүүд чинь тэнмэл болоод, ном сурахгүй болоод, орон шоронд ороод, аваар осолд ороод, гинтийн муу мэдээлэл ирээд байгаа чинь
танаа удам чинь ямар юмд ороогдоод байгаагаа анзаараач. Хаана юу хадгалагдаад байгааг олооч. Нэг удмын хамгийн сүүлийн удмын юм хаана хэний идвэн хинт хадгалдаг тэрийг хамгийн ахмад настай одоо эрэгтэй хүн илүүх олж өөрийн болгоод тэрийг амьлуулж зүв байлгаж одоо ямар ч амьлгаатай байх тусмаа та нарыг яахч. Тэм учраас хэрэг өмсөхгүй хувцас идэлгүй хэрэглэлтэй он удаан жил одоо 20 дугаар зууны тэр янз янзын бүгдийг гаргаач. 100-аараа хэрэглээ өөрчлөгдөж хувц сунар та нарын хэрэглээ бүх юм өөрчлөгдөж солигдож байгаа чинь юуг нь хадгалаад одоо хүүхдүүдтэй ороогдоод нөгөө залуучууд нь тэрэнд нь ороогдоод амиа хорлоод зүгээр л хавдар гэдэг нэршлийн дорд ямар хурдан нас барж байна. Та нарын тэр нэг одоо хадгалаад тэрэндээ бүр ингээд хорогдоод өөрөө өгдөггүй, өөрөө хэрэгэлдэггүй, тэрийгэ гаргадаггүй хүн тэгээд нөгөө залуучууд нь тэрний чи урдуур ороогдож яваад байгаагаа ч мэдгүй олон айлууд байна. Тийм учраас ер нь манай монголчууд юмыг хадгалдаггүй одоо юу гэдэг үнэхээр одоо цаашаа дамжуулах хөндөө айл гэрт одоо амьд сэрэн байхдаа өвлүүлж өгдөг. Ингээд цааш нь ингээд залгамжилж авч явна. Хэр тоос болгож болохгүй. Зүгээр ингээ орхиж болохгүй дандаа ингэж байгаараа гэдэг тэр өгдөө чинь ерөөдөө дандаа тэгж юмыг биендээ дамжуулж ингээ хэрэглээнд оруулж хүний гараар орж одоо хүний одоо үйл хөдлөлт тэр чинь амьлгаанд ороо явж явах тоолондоо тэр чинь та нарт одоо бүх ид юм өгөх болохоос зүгээр тэнт чамдааны мухарт хийгээд чойжчихоор тэгээд танаа айл гэр амьлна гэсэн юм байдаггүй шүү байдаггүй. Тийм учраас өөрснөө дордороо ерөнхийдөө яагаад амьдрал өөтлөхгүй байгаа, яагаад өрнөөс гарахгүй байгаа, яагаад ерөнхийдөө бидний амьдрал нэг л биш тэгээд залуучууд одоо ингээ өвчнөөс салахгүй араасаа өвдөөд байна, араасаа зовоод байна, араасаа хугараад байна, араасаа хагалгаанд ороод байна гэдэг ингээд муу мэдээлэл илүүх одоо хоёр багшид илүүх чулуудах юм а. Та гигээ мэдээлэл чулуудж болдгоо юм уу? Гигээ нь ерөөсөө юм хэлэх дандаа муу муухай мэдээлэл хэлнэ. Тийм учраас хүн болгонд ордороо одоо жоохон бие мэдэж өөрийнхөө эрчим энергийг мэдэрч айгаа шүн болгон унтаж чадахгүй айгаа чочиж сэрээдэвэл та сүнсний муу сүнсний одоо газар явцсан байна гэдэг сэвдсэн байна гэж өөрийгөө тэгээ ойлгоч. Гэхдээ шүн дахин сэрдэг унтаж чадахгүй хөлөөрийн булчин зангирдаг шүн ойрхон шийдэг одоо 3 өдөр 5 өдөр дараалан сэржээл та сүнсэн эвгүй сүнстэй газар явцсан мэн гэж өөрийгөө ойлгож байгаа бол одооны зах зээлүүд аюус одоо хэрүүлтэй уралтай газрын одоо муу сүнс их байдаг. Хэрүүлтэй арилжаа 8 одоо юу гэдгийг хор шартаа атаарх одоо тэр зарим лангуунууд дээр байж одоо нэг одоо ингээд цувраа одоо 10 хэдэн лангуун ингээд нэг игнэнд байж тэр дотор нь 2-3 эмэгтэйчүүд үнэн муухай замтааш. Тэр яагаад тийм догшин замтаа хатуу харгиц замтаа байгаа юм гэхээр тэр хүн сүнсний одоо муу мэдээлэл дарагчаараа айгүй аашаа одоо муухай гараад муухай байгаад байгаа. Тэр хүн өөрийгөө мэдхгүй. А та нар хүнлэнгөөс тэр хүнд итэх учрлаж тайлбарлаж очиж одоо сүнс засдаг хүн дээр одоо бие мэдж бие засвал янзлуул гэдэг тэр хүн одоо уурлаж хашгичж загнаж шидлэж чулуудаж тий одоо ингээ хараа цөхөх хэрээр эргэн тойрон хажууд байгаа бүх хүмүүст нөлөөлнө. Арилжаанд нөлөөлнө. Одоо арилжаа бүгд удаашраа явждаг. Яг бол сөрөг энерги дамгаах хэрээр тэр хавьд арилжаа явдаггүй. Бүр мөнгө зогсчдөг. Арилжаа зогсдог. Тийм учраас худалдааны байгууллагууд давхарт одоо ингээд олон ч худалдаагаар үе орж ийн. Тэгэхээр давхарч байна 2-3 одоо бүр 4-5 болж ихсээд байна. Тэгээ би энэ олон худалдааны төв дотор ямар ч их шил толь байдгийг шалан ч гэсэн яасан гялгарч салгаар ерөөдөө шил их байгаа газар сүнс их хорогддог. Тийм учраас шил толийг жоохон багсгаач гэж хэлэх гээд байгаа байхгүй. Тийм учраас сүнсний 90 манай монголчууд одоо гэгэн сүнсээрээ ариун сүнсээрээ бүгдээрээ гоё дордороо гоё байж тайван байж өвдөхгүй байх. Өвчнийг дахин хийхгүй байх, муу имийг ярихгүй байх, тэ зовлон ярихгүй байх. Ерөөд амны бэлгэр гэдэг монголчууд амны бэлгэр гэдэг чинь сайн байх тусам дуулах, гэртээ дуу хөгжим сонсох,
их өөрөө ч гэсэн сайхан дандаа одоо хөгжим сонсож дуулж яах өөрийгөө та дуугаар л хөглөн шүү дээ. Ерөөдөө дуу байгаа газар муу сүнс байхгүй. Муу сүнс чинь дуу хөгжмнөөс айгүй айж өчдөг байхгүй. Тийм учраас бэлгэрт айл болгон бол гэртээ дандаа морин хоор өлгцсөн байгаа. Гэртээ тэр хөгжмийг үргэлж дуургажээ. Гэрийн жавраа үргээжээ. 7 хоног тутам гэрийн жавраа чангахан дуургаа, чангахан зоригтой хэдэн хөгжим тоглоход тэгэл танаа гэрт байсан муу юм зү өөрөө дайжаад тест нэг хэсэгтээ эргэж ирдэг юм. Тийм учраас айл болгон гэртээ 2-3 хөгжимтэй байх хэвээр хүүхдүүд тоглож болно, томчууд тоглож болно. Хөгжим байхгүй сайхан дуу дуулж болно. Эсвэл дууг их чанга тавих хэвээр. Ерөөдөө муу сүнсүүд бол тэр чимээгүй хөгжим дуурдаггүй, чимээгүй яолдог, ёхолдог, хэрэлддэг, ууралдаг, зодолддог, уудаг тий. Одоо тэр муу мухай газар одоо муу сүнсүүд үүрэлдэг. Тийм учраас тиймэрхүү газар ч юм орохгүй байх, тийм газараар хурдан өнгөрөх, одоо тэр газар ирэхэд удаан зогсох, удаан байх шаардлагагүй гэдгийг анхаараарай. Муу сүнстэй газар ороод гарахад дотор мухай аргаал, толгой эргээл даралт хэлбэлцдэг байхгүй. Айгүй урд шүү дээ. Манайхан ч нөгөө өөрснөө бид нар энерги өндөр төвшний хүмүүс байхгүй. Яг бол өдөр болгон нар гарч байгаа учраас наранд та нар нэрээ хилээд байх тусам цэнэглэгдтiin. Та нар цэнийг авч чадахгүй тэгэл сэвтэн би тэгж өглөө болгон наранд нэрээ хилээд байгаараа чинь зүгээр хилээд байхдаа хилэх тусам та нар нэгсэндээ орчлонд сэрүүн байна, амьд байна. Одоо ийм сайхнаараа явж гин гэдгээр Тэнгэр өвгдөөс удамдаа өөрийгөө нэгсэндээ би байгаа шүү гэдэг таниулаад байгаа. Таних тэмдэгч нь байхгүй. Та нарын зүгээр зулаа гарч үнэрлээ л болоо. Хэдий ч нэ та нарыг мэдэж тэд нар харж таних тусам нарны энерги цацран та нар авах тусам тэгэл дараагаар цэнэглэгдэн. Тэгэл бол тийм учраас юус айж болохгүй, яолж болохгүй. Та яолох тусам сүнс ирдэг. Муу сүнс. Тэр нас барсан сүнсүүд чинь тэнгэрийн орноор явж чадахгүй болохоор тэгээд нөгөө тэнмэл сүнсэнд орчдөг. Тэнмэл сүнс өөрөө ингээл айл голохгүй, хүүхэд голохгүй, эмэгтэйчүүдэд голохгүй давхичдаг. Тийм учраас муу юмд ороодолгүй шиг жоохон амаа мэдээж, бие мэдээж жоохон гэр орондоо ч зөв, ариун, дулаан гэгэн байгаараа, дандаа цэвэрхэн байгаараа. Цэвэрхэн газар муу сүнс байж чаддгүй. Гялцал газар одоо айгүй гой цэвэрхэн гэр орон дандаа өнгөлөг, гэгээлэг өнгөтөө, хан шал бүх юм ингээ гэгээлэг, ирээн биш, бараан биш тийм. Сүүдэр талын биш. Ерөөдөө ямарваа байранд орохдоо нар дагсан цонхтой байвал илүү сайн. Ерөөд танаа гэрт нэвт нар, ургах нар, жаргах нарыг танаа цонхоор танаа гэрээг нар дамнаж гарч явах тусмаа та нар амьдрал ах өөрөө аяанда өөдлөө явчихна. Нар дагсан гой цонхонд амьдраад байгаа хэрнээ дандаа буруу бодож, буруу ярьж, дандаа хүний мууг үзэж, фэйсбүүк ухаал ховж хэрүүл үзэл тэрийг хөөе хаагаад тамин зарлаа тэг. Та нар өөрснөө орон гэрээ өөрийнхөө амаар бузралчдаг байхгүй. Хүн амаараа юу тарин түүгээр амьдрдаг, түүгээ дэлгэрүүлдэг гэсэн. Тийм учраас Монгол хүн амны бэлгээр гэдэг шиг ёстой. Муу юм хизээч сонсохгүй, харахгүй, үзэхгүй дандаа сайныг түүж үзэн. Сайныг. Мууг цааш нь дамжуулж болохгүй. Тэгээ монголчууд ерөөдөө эв нэгдлийн одоо саруул ухаантай, өөжөө дотортой, юм холч ухаантай, хол бодолтой, хол настай, өндөрлөг заяатай, өндөр ухамсартай ерөөдөө агуу ард түмчин манай монголчууд учраас ерөөсөө айхан багшин ч гэсэн та нартайгаа олон зуун жилиг бид нар гítэлнэ. Аль юмнаас айх вэ? Тэгээ одоо явж ил байна. Азгуунууд нь явж ил байна. Ацтаанууд нь түнөд үлдсэн л байна. Ацтаа гэд нэг хонгороод ах юм гэж яана өөрийнхөө эрүүл мэнд, өөрийнхөө хувцлалтан дээр, өөрийнхөө амжиргаан дээр дугуй, чимээгүй, брэнд хөөж болохгүй. Одоо хар өнгө хөөж болохгүй. Ерөөдөө өвлийн үлрэлт хар өнгө өмсхийг цээрлэн. Яагаад цээрлж байгаа гэхээр өглөө болгон нар гарч штэ бас газар ямар гоо цас бууцсан байна. Тэгээ одоо та нарын жилийн бууж байгаа цасыг та нар ингээд яг цас дээрээс бууж байгаа ширхэг бүрийг та нар нүдэрээ сайн харж байгаа яг хажууд нь гадаа явж байгаа цас харах хүн цас өөрөө харагдах хүндээ харагдахгүй хүндээ харагдахгүй. Тэгээд та нарын энерги л одоо шалгалт чинь тэр байхгүй. Тийм учраас орж байгаа цасыг бүр өөхгүй харахтаа гадаа гарч газар гიშгжээж харах болохоос балкон дээрээс хардггүй шүү. Хардгүй. Ямарваа юм чи нөгөө агаар дээр хөлчин байх хэрээр та нар дээшээ холбогдохгүй. Тийм учраас
дандаа гадаа гарч байгаль хангаалт хийтэйгээ мэдлэн нэр усаа хэлнэ, орчлонд хайртай, газар шороондоо хайртай, их нутагтай хайртай, би Монголдоо хайртай гэдэг үгийг бүр өдөр болгон байн бай хэлэх тусам сайн. Тэр хайр гэдэг үгийг чинь агуу үгтэй холбож дээш нь Тэнгэр рүү хэлдэг болохоос ш өнөөдрийн бид нар бие биендээ тэгж хэлээ юугүй тэр үг чинь үнцэнтэй үг штэ үнцэнтэй үгийг үнцэнтэй газар руу нэлэх зөв утгаар дамжуулан хэлэх тусам тэр үгний чинь үнц нь Тэнгэрт таныг илүү тодор гэрэлтүүлнэ. Үг гэдэг өөрөө тийм хүчтэй. Үг хүчтэй, бодол хүчтэй, энерги хүчтэй. Энергийн хүчээр, бодлын хүчээр, үгийн хүчээр бид нар ингээд юм оюунлаг явсан арт түмэн. Тийм учраас дор дороо бид нар бүгдээрээ энэ сайхан өглөө болгон нар гарч наран сайхан нэрээ хэлээд цас орж байгаа үед цасыг мэдрээд орсон бос цас болгоноос сайхан амсаж одоо баярал талархлаа илэрхийлж цасан талархлаа гэдгийг сайн хэлэх ёстой. Хэдий ч нэ цасан талархлаа хэлэх тусам жилийн цас өөр ирдэг. Цасан ширхэг өөр ирдэг. Та нар ажиглаалаагаараа. Тэр болгоныг мэдэрч, цасан дээр очиж тоглож, цагаагаарт илүү их наадаж, гадаа цасан дээр их удаан алхаж явах гэмээр хамгийн гайхамшиг. Хамгийн гайхамшиг. Цасан дээр удаан алхаа явах хэрэг таны ядаргаа өөрөө арилна. Та гიშгэж байгаа явж байгаа явдал дундаа тэр цасныхаа чимээг та өөрөө чимээг та өөрөө сонс. Гიშгэж байгаа цасныхаа чимээг та сонс. Та сонсчихлээ өөрийгөө ирүүл гэж бод. Ирүүл. Сонсохгүй бол хүй би биш болчих яана энэ гişгэд байгаа нь сонсогдохгүй надад. Ирүүл мэнд муутахаар цасны чимээ сонсогдохгүй. Тэгэл ирүүл мэндээ өөрийгөө хянчих. Тийм учраас өнөөдрийн монголчууд ерөөдөө байгаль хангаалт гэдэг тийм ойрхон байсан хангаалт хийгээ боддог, зүүдэлдэг, огшдог, одоо янзалдаг, хайрладаг, аргаддаг тийм агуу ард түмч монголчууд бид нар өөрсдөө юм билээ. Бид нар ийм байгалийн гайхамшиг зөвхөн одоо ертөнцид байхгүй гайхамшиг зөвхөн манай Монголын газар шороонд байна. Тэр болгоныг одоо тэгээд бид нарыг өөрсдөө үзег байхад гадныхан хурцж бидний хамгийн газруудыг маш их үзэж ихтэй тэр талархаж явж гин. Гадныхан бас манайх ч гэсэн ойтой, манайх ч гэсэн уултай гэж яриад байдаг. Яах вэ? Хаач уул нь байгаа, ойн байгаа. Гэтэ Монголын ой, Монголын уул гэдэг арай өөр онцгой. Та нар тэр гадны ойд ороод үзээрэй. Манайх шиг юм үнэр байхгүй. Манайх шиг ийм өнгө байхгүй. Манайх шиг ийм тансаг ой байхгүй. Та нар энэ Азийн орноор яв. Энэ Орос орн цаашаа ингээ яв байхгүй. Хамгийн тансаг, хамгийн одоо билжиж наранд ойрхон, огторгууд ойрхон, тэнгэрт ойрхон бид нар ойрхон учраас хамгийн тансаг, үнэр тансаг одоо мэдрэмж хамгийн юм чинь зөвхөн манай Монголд байдаг. Ийм гой байгалийн тансаг үнрээр бид нэр цэнэглэгдэж байгаа. Ийм гой өвөл энэ цас чинь өөрөө тэр чигээр бас айгүй тэр чигээр ирчим энерги. Цасан дээр гიშгэлээ та шууд энергит холбогдлоо. Дээрээс нар, доороос цас. Нар цас хоёр чинь хоёул энергийн цөм. Энергийн цөмдөр гიშгэж яв та энергит холбогдчиход тэг биендээ юм бах үнэртэй ус төрөхөд байгаа юм. Болохгүй ш. Юу үнэртэй ус. Энэ байгалийн энэ гоё өгөгдөж байгаа өгөгдлийг өөрийн биеэрээ авч тэр гоё одоо байгалийн гоё цас орсон гоё тэр гоё үнэрийг тэр гоё үнэрийг тэр цасны гоё өнгийг байгаль хайртай гэж хэлэхгүй байхаа хайртай үнэн тансаг цасны тэр гоё та нараас илүү гоё тансаг гоё цагаан өнгө гаргаж байгаа ш. Ямар гоё цав цагаан гэдэг тэр цас. Цагаан өнгө тийм гоё ариун өнгө, тийм гоё тансаг өнгө. Цав цагаан цасан дээр зарим өглөө бас ингээд зам зуур явж байхад харагддаг шүү. Өнөөдрийн бас эмэгтэйчүүд бас зарим өглөө цав цагаан явж байгаа. Би харчаа хөө ямар агуу эмэгтэй. Агуу эмэгтэй хүн тэгж явдаг. Бүх юм цагаан. Малгай ороолт нь, гадуурх пелник нь, төө доогуур өмсөн өмд нь, гутал нь бүгд цагаан байгаа ш. Би нөөл одоо 3 эмэгтэйг харлаа. Ажил руугаа явах замдаа одоо машины цонхоор л харж байхгүй бид ямар гой цагаан гой харагдаж байна. Ямар ариун эмэгтэй баярлалаа гэмээр харсныхаа төлөө би баярлалаа гэж хэлнэ. Баярлалаа. Тэр хүнд надыг мэдхгүй л гэхдээ би харсны төлөө баярлалаа. Хүн сайхан юм хараад баярлалаа талархлаа гэж хэлж болно ш. Энд чинь нүд баярладаг. Бидний сүнс баярладаг. Та өөрийгөө баярлуулж шít. Харснараа баярлж болохгүй юу хүн?
таашааж болохгүй юу? Ерөөсөө тэр мэдрэмж байхгүй. Тийм учраас хүн болгон харсандаа таашаадаг, талрах үедээ талархдаг, хилдэг байх хэрэг. Тэгжээж Тэнгэр тэрий чинь танаар дамжуулаад мэдэрдэг, хардаг, үнэрлдэг, сонсдог. Тийм гоё. За баярлалаа таартаа. Бүгдээр авталгаагаа угаарай. Энэ өвлийн үйлрэлд цав цагаан хувцас өмсөж байгаа хүмүүс ерөөдөө энергийн хамгийн ариун түвшинд очсон хүмүүс гэсэн үг. Ариун түвшинд одоо ерөөдөө сэтгэл зүйн гоё, бодол нь гоё, оюун санаа нь гоё, эрүүл мэнд нь гоё, амьдрал нь гоё, өөрөө өөрийнхөө бүх юмыг ингээ гоё өндөр тавьсан. Өнгөрч байгаа хоног хамгийн гоё тансаг үдэж, ирж байгаа хоног аюугаа ухтаж байгаа байхгүй. Тэр байдгийг. Үдэх ухтах хоёр чинь хэдий чинээ зөв байх тусам та цаашаа зөв явна. Ямарваа ямиг дуусгахтаа их гоё зөв дуусах гэдэг. Зөв дуусах ерөөс алдаа гаргаж болохгүй. Дуусгаж байгаа үйлэнд гоё дууссан хэрнээ хэрэгжилж байгаа өнгө нь тансаг өнгө. Та нарын бие чинь одоо арьс янз бидний бие. Тийм учраас хүн энэ гоё эцэгээс ирсэн энэ гоё арьс, энэ өөрсдийн гоё бие арьс энэ эргэтнээ хүн өөрөө ямар өнгөөр гойхоо, ямар өнгийг хэдий төмсгөө та өөрөө л мэдж байгаа. Тийм учраас энэ оны сүүлд одоо олон газрын ёолкнуудыг бас зурагтаар харлаа. Тэр олон ёолкн дээр манай эмэгтэйчүүд ямар эвгүй муухай хувцас өмсөж байна бүр ингээд чээж гарцсан, хөх гарцсан, суг гарцсан нэг тийм сарфанж палаачнууд өмссөн. Ямар Монголын эмэгтэйчүүд чээж нүцгэн байхыг цэрлдэг. Хамгийн цэртэй. Ижи хүн ингэр задгаа, эмээ хүн ингэр задгаа бол танаа удамж яахыг мэдхүү. Аюултай. Биднээс юм доошо дамжиж явдаг. Бид нар чинь одоо үлгэр жишээ байхгүй юу? Тийм учраас хүн энэ гой шинэ жилийн арга хэмжээнд дээр хүн чээж энэ хувцас дүүрэн битүү байх хэвээр. Битүү. Тэгээ ямар юм өмсөж хэрэглэх нь та нарын л одоо ухамсар, та нарын одоо мэдрэмжилтэй. Гэхдээ би хувь хүний юу руу орж нэх ярих гэхээсээ илүү зурагтаар бас онцор тэр олон ёолк фейсбુક дээр тавьсан тэр байгууллага авахсан тэр олон зураг юуг харж байхад манай Монголын эмэгтэйчүүд бас ямар эвгүй муухай хувцалдаг болцсон юм бэ. Арай хитрхи задгаа биш шүү. Арай хитрхи эвгүй биш шүү. Монгол гэдэг нэрийг гоё авчих ёстой ш. Энд чи эмэгтэйчүүдийн нэг гоо үзэмж хайцсан. Дүүрэн хувцас хайцсан. Ятгаа дээл өмсч болдгоо юм уу? Захан дээл зөвхөн цагаан сараар өмсөх ёстой. Шинжлэр өмсч болдгоо юу? Цав цагаан дээл өмсч болохгүй юу? Цасан зориулаад. Энд чи улирлын цагаан өнгө ороод ирж ш. Улирл өөр ингэсэн өнгөтэй. Улирл нь тэр өнгийг өмсөх тусам та шал өөр хүн бол одоо нөгөө сүнсэн биегээсээ өөрийгөө өөрчлөх тусам энерги авраач нь дагаж өөрчлөгдөн. Таны бодол сэтгэхүй тэрийгэ дагна. Таны бүх юм өөр айнд цаагаараа автоматар одоо байгалгаа жамаар урсаа явчихдээ. Яг нар сансар огтргон жамаараа өөр айнд нэг зохилдгоогоор явна. Бид чи одоо дээр өглөө олгоноор орой олохоор ингээ бүрэнхий болоод одод ирээд сар ирээл ингээд энэ болгон чинь биднийг хөглөөд байгаа нь дээрээс хөглөөд хараад байгаа нь. Энийний доор бид нар баярлаж үзэж харж явж байгаа ч гэсэн хүн болгоны өөр өөрсдийг хэрэгжилж байгаа өнгөндөө зориулах хэрэгтэй. Өнгөндөө. Та ямар өнгө дамгаа хэрэглэж, ямар өнгийн хувцас дамгаа өмснөөрөө та тэнгэрт өөрийгөө таниулж байгаа юм тэр. Таны хэрэгжилж байгаа өнгөш нь таныг илүү таньж, таныг илүү одоо ойлгодог, зарим нь ойлгодог. Багш нь өнөөдөр яагаад ингэж нэг бараа өнгийн, эрийн өнгийн өмсчвөө гэхээр шинэ сар гарсан ч гэсэн одоо түнэр одоо нөгөө харын сүнс чинь дамгаа болж ирж байна. Тэгээ багш нь илүүх нөгөө миний энэ яг лайв хийдэг энэ цаг чинь бас ингээд нар жараа харанхуй бүрэнхий болдог цагаар илүүх нөгөө харын сүнсүүд их одоо яг нөгөө гарч их ирж догширч одоо хүүхдүүд залуучуудыг айлгаж араас нь дагаж явдаг оролддог учраас багш нас оройн цагаар ерөөхдөө гардаг шүү. Ерөөхдөө яг лайвынхаа үеэр бас ингээд хэрв одоо орж ирж байгаа та нарын цаатал юм надад мэдэгддэг. Та нар хаана байж байгаа, хөдөө байж байгаа, гадаадд байж байгаа,
одоо энэ тэнд байж байгаа газруудад та нарын цаана байгаа тийм хий сүнсүүд илүү их мэдрэгддэг учраас Тэнгэрийн агуу хүчтэнгүү тэр хий сүнсүүдийг та нараар дамжуулж арилгадаг учраас та нарыг энэ лайвн дээр болж дандаа тод өнгийн, гэгээ өнгийн, одоо завсрын өнгийн бүр сайн завсрын өнгийн, тод өнгийн ирээн биш. Тийм хувцастаа суугаараа задгаа чээж гарсан, сугаа гарсан, гар хөл гарсан нүцгэн сууж болохгүй. Илүү их одоо дээд өвдөөс одоо нүцгэн шалдан хүн дургу дандаа доогоороо дүүрэн одоо дээлтэй юмс доогоороо өмдтөө дээгүүрээ ханцуутай юм урт цамт ерөөсөө бүх юм гарыг ч ил гаргаж болохгүй. Яагаад Монгол хүн хөл гарыг ил гаргаж болдгоо гэхээр бидний биеийн дээр газрын зураг байдаг монголчуудын. Энийг гадныхан хараад уншчих вэ? Манай удмын хүүхдийг таньчих вэ, алчих вэ, даахчих вэ? Янз бүрийн болчих вэ гэсэн одоо тийм айц байдаг учраас бие битий ил гараа битий дохоогоо гараа шуугаа гуяа гизгээ гидсээ битий ил гаргаад битий үсээ задгаа тавиад гэдэг тийм дохио тэнгэрээс ирдэг байхгүй. Тийм учраас эмэгтэй үсээ задгаа тавихыг цээрлэн та үсээ задгаа тавьснараа чөтгөрүүдийг дуудана гэсэн наашир үс чи хийсэх тусам чөтгөрүүдийг дуудаж гин гэсэн үг байхгүй. Үс өөрөө хийсгэрээ. Тийм учраас эмэгтэй Монголын эмэгтэйчүүд бол үсээ хизээс задгаа тавьж болохгүй. Одоо чи юу вэ? Европын эмэг Монголын одоо хөрсөн дээр оруулаад байсан. Хурал цуглаан дээр ч задгаа. Эндэр дээр гарсан ч задгаа. Үзүрийн газар ч задгаа. Баяр наадам дээр ч задгаа. Ерөнхийдөө манай эмэгтэйчүүд арай биш ээ. Та нар Монголын газар нутаг дээр амьдарч байгаа шүү. Дээр чинь тэр олон ургийнх нь та нарыг харж байгаа шүү. Тэр олон гаттууд харж байгаа шүү. Дээр үеийн гаттууд, дээр үеийн эмэгтэйчүүд үсээ яаж самнаж үсээ баг хүнээс нуудаг, шүлжиж нуудаг, урт байгаагаа, өтгөн байгаагаа нуудаг, шүлжиж нуугаад хойно заавал алчуураар багж бор харуулахгүй. Үсээ хүнд харуулахгүй нуудаг. Энэ үсний ширхэг, үс нь бүдүүн байгаа, одоо урт байгаа, гялалцсан байгаа, тансаг байгааг нуудаг харуулахгүй. Үс чинь өөрөө одоо та нарын тэнгэртэй холбогдох антин гэсэн үг. Үс өөрөө. Тийм учраас үс урт уургах тусмаа сайн. Хамгийн сайн. Айгуу сайн. Тэгээ үсийг өтгөрүүлдэг, үсийг маш их цэвэрлдэг, маш их шүлждэг. Тэгээ шүлжээд хойно бөөрн гэлээ тэрийг дэр болгож унтдаг. Яашаа чаашаа гарахтаа ингээд заавал алчуураар боож хүнд үсээр нь харуулдаггүй, урт байгаагаа мэдрүүлдэггүй. Үсээ шүлжээ дээгүүрээ дээлээ нүрээ баг ингээд үсээ харах дээлэн дотроо хийж ерөөдөө дээрийн одоо эмэгтэйчүүд бүрэн дээр үсээ тэг үсийг маш их чамбаа одоо бүр нуудаг гэсэн. Над дээр нэг эмэгтэй ирсэн одоо 2 жилийн өмнө багшаа би нэг ээжийнхээ талаа нэг танд гоё нууц хэлэхүүгээд. Нууц гэхээр нь бас гайхлаа. Тэгээ манай ээж эмээгээс өвлөж авсан юм шиг үлээ. Гизэгнүүд гэж. Хүүхдүүдээ охтуудыгаа жоохон байгаас нь тэгээд нэг үсийн дандаа бүксийн давтал ургуулдаг. Охид болгонхоо үсэж дандаа угаан, дандаа самнан, дандаа шүлжих хэрээр үс өтгөрдөг, шүлжих хэрээр үс ургадаг. Задгаа тавиад ивэл их ширэлдэн, задгаа тавил хорвоогийн тоошороо, хорвоогийн үнэрийг үс өөрөө татдаг. Үс өөрөө соронзоо орон үс өөрөө соронц штэ. Та нар яасан амир сахилгаанчаад байна гэдэг. Энд чинь соронзоо орон бах үс чинь. Яг бол энэ уурыг тарих чинь тэр чигээрээ тэнгэртэй холбогдох долгион. Энэ долгионы чинь хамгаалж энэ үс гэдэг юм чинь энэ дээр чинь ургаад хамгаалаад байгаа. Тэгээ эн чинь ингээ уурт урах тусам соронзоо орон нэгсэн дөө. Тэгээ энийг бузартуулж манайхан чи хүний толгойд хүрдгүү, хүний үсэнд хүрдгүү тийм цээртэй. Ерөнхийдөө өөрийнхөө үс толгойд хүний хүрдгүү. Эсвэл бүр тийм цээр яс байсан байхгүй юу? Яг бол толгой гэдэг эргэтэн чинь хамгийн хүндлэх ёстой хамгийн агуу учраас хүний толгой хүнийг эзэндүүд гар хүрэх цээртэй. Тэрэндээ өсөө шүлждэг айгүй өтгөөстэй. Тэгээд тэрний хүүхэн багшаа манай эмээгээс өвлөж ирсэн юм шиг л охтуудынхаа ус ингээл багаас нь ингээд бүксээ дааван гутна л тэгэл тайраа гэл ингэж тайраал эсвэл жоох ингэж тайраал тэр хэд шүлжээл ингээд боогод байд ингээд дандаа нөгөө
одоо дээс юг томноол ингээл боогоо шүлжээл. Тэгэл ерөөд тэр олон гизэгнүүдийг бүгдийг нэг шүлжээтэй чигээр ингээл хайчилчдаг юм л да. Хайчаал үзүүрийн ингээл омноол тэгэл цаашаага нэг юм хүүтэн шиг юм тэгэлээс. Тэр олон жил тэр олон одоо удмынхаа охтуудын хүүхнүүдийн гизгүүдийг ингээ бүгдийг зарим бүргийн шагаа хүртлээ ургасан гэж байгаа. Булчин хүртлээ ургаа тэгэл хайчлаад ингээ тэр имээ хадгалаа. Хадгалсан үсээ охиндоо шийдвэрлэл охин нь бас ингээ эмгэн нас хүртлээ болоо бас охтуудынхаа үсийг тайраад тийш тэрлүү хийгээл. Тэр олон үсүүдийг тэгээд яа гэсэнгээр тэр эмгэн бүгдийг хооронд нь нийлүү шүлжээд гэрийн гадуур юу гэдэг вүлээ? Гэрийн гадуур. Нөгөө олон үсээ чинь бүгдийг гаргаж ирээд ингээ бүгдийг ингээ задлж агаад бүгдийг одоо цав цагаан юм гоё юуны бүрээсэн дээр тавьж агаад бүгдийг ингээ самж байгаа нэг бүрчлээ ингээ араараас нь шүлжээд хитэн гэрийг ингээ агуу багшаа тийм та сонссон уу гэдэг бүх агуу юм юу яриа явчихвар. Дээр юмс тэгж байгаа хүний үс гэдэг тийм чандын чанд үсийг хараа үсийг үс өөрөө үнэр шингэдэг одоо хоолны газар орвол хоолны үнэр шингэн боо борцсон тэрний үнэр шингэн хийшүү хяралсны үнэр үсэн шингэдэг үс өөрөө үнэрийг татдаг тоошороо татдаг үс өөрөө тийм соронзоо ороо ихтэй бас ингээд үс өөрөө амьд гэж явдаг маш амьд үс хумс хоёр ижил тийм учраас үс чинь хугараад байвал хумс чинь бас дагаж нингэрн тэр давхар хумс өөрөө сэтэрч хугарна тийм учраас монголчуудыг үсээ гамнаач бити үсээ задгаа тавьяач үсээ дандаа шүлжээч янз бүрийн сүлжээч ирэхэд ингээд ардаас нь урдаас нь хойноос ингээд янз бүрийн сүлжээсээр сүлжиж та нар харин цаан чинь Монголын эмэгтэйчүүд гэж гоё бүсгүйчүүд байд юм ямар гоё урт үстэй юм бэ мөрөө давсан хөхөө давсан үстэй тэгэхээр тэр үсний шүлжээс нь ямар гоё юм бэ би нэг гизгээ ургуул тэдэн шиг шүлжинэ гэд гадныхан та нарыг дөөрөх болно ш. Тэр шүлжээс чинь тэр олон одоо хээ хуар тэр зураг хөрөг тэр олон уламжлал чинь Монголоос эхлэлтэй учраас энэ олон Монголын эмэгтэйчүүдийг ээжүүдийг би бас бүгдээрээ та нараас бүх юм эхлэх учраас бүгдээрээ дордроо үсээ ургуулаад дордроо янз бүрийн байдлаар шүлжиж үсээрээ шүлжиж гоёцоох ёстой шүү. Ирэх жилээс бүгдээрээ үсээ шүлжиж шүү. Гоё шүү гэж хэлмээр байна. Тэгээ үсээ тайрсан юмуд юм хялгасаа тайрч гэдэг уурлахаар хялгас гэдэг тэр ерөнхийдөө хуучин хүмүүсийн үг нь тийм хатуул та. Ер нь манай монголчуудын зангарган үг нь аран шин цаанаасаа тийм хатуу. Наан нь харахад нэг дууга дөнгөө юм шиг тийм нэг сүмээс нэг нүдтэй унтсан унтаагүй хоёрын хоорондоо унтах гээд байгаа юм уу үүргэлдээд байгаа юм уу дуунч гарахтаа айгу сул харахад нэг тийм тамирчсан амт шиг байсан хэрнээ гэнтхэн сэрэл яхараа нүд нь амар галтаа цогтой аман зүр амар хурц хилтэй яриатай болоод ирдэг. Ерөөдөө монголчуудаар бага оролдоороо гэж ярьдгийн багш нь тэнгэрч бас тэгдэг монголчууд цаагаараа наана ийм дотор хүн нь агуу шүү гэж. Наана дөнгөө байвч, наана мэдлэггүй байвч, наана залхуу тэнэг боловч дотор хүний та нар оролдвол ста тэгэл нэгийг үзэндээ гэдэг. Тэр цаагаараас ортой үг болов гэж боддгий шүү. Тийм учраас монголчууд цаанаа тийм сүнслэг төвшин өндөр учраас, энергийн төвшин өндөр учраас цаанаасаа өгдлөөр ингээд төрөөд эрдсэн өгдлийг чи хэн арилгах юм? Хин ч арилгахгүй. Та л өөрийгөө үгүйсгээл өөрийгөө голол өөрийгөө чамлаад байгаа эцэгхээс өгсөн удмаас өгсөн юмыг та өөрөө булингуурдуулаад байгаа да та өөрөө ингээд төмний шившиг болоо явж байгаа л ойлгож амьдрах хэрэгтэй. Тийм учраас хүн болгон энэ цагаас ихсүүлээ жоохон зүв байж, тайван байж, зүв одоо энергийн мэдээллийн зунд зүв байх хэрэгтэй. За энергийн зун, сүнсийн зун, мэдээллийн 90 зун гэж байгаа. Мэдээлэл надад гэгэн мэдээлэл байх хэвээр. Муу сүнсний муу мэдээллийг бити тараагаад ээ. Их муу сүнсэнд дайрагдсан хүмүүс бол за тэгэл архинд дуртай муу болгон тэр хүнээс ундраал. Тэр шиг гэсэндээ муу юм дайрагдсан бол за тэгээс тэр муу руугаа л донтчдаг. Сайн юмд илүү хавцсан хүн бол тэр хүнээс ер нь уурч гарахгүй, одоо муугч гарахгүй, цаас гарахгүй.
Яг бол олон жил өөрийнхөө бие сэтгэл тарих оюуныг сайн юмар ундаасан, усалсан учраас тийм гоё болчтой. Тийм учраас хажууд удамд нэг хоёр тийм одоо манайхан тэгдэг нэ аригчин байна багшаа, нэг аригчин архиас салтгүй нэг аригчсэн лүүд юмаас бидний амраахгүй юмаас нэр байсгээл ирдэг тэг хүн ч унтуулахгүй гэдэг ингээд тэрийг муухагаар яриад байгаа байхгүй юу. Хөөх юмдээ тэр чи яах вэ, муу юм дайрагдаад муу юмнасаа салж чадахгүй аргаа ядаалж чаваас очиол ороо хонуулж болов надыг нэг ухтаад аяг хоол өгч болов та итгээд ирж байгаа ш. Итгээд ирэхтэн зүгээр нөгөө мүлүүд чинь ороод ирлээ гал хүн болгон үгүйсгээд ахаар тэр залуу амиа хорлохгүй гэж яах. Та нар бүгд түлхэж ш. Болохгүй штэ. Нэгэн ч гэсэн бас нэг хүний ёс гэж вэ штэ. Монгол хүн чанар гэж вэ ш. Хүний ёсоор бас сайхан угаагаа цэвэрлээд сэрэгт нөмөө хувцсыг хаяад нөхрийнхөө дүүгийнхаа гой хувц аятайхан өмсгөө хувцсуудын үг солиод аятайхан болгоо сэтгэлийн засаа дунд хоолойгоо гаргаж ходоодын дүүргээ гаргаж болдгүй юм. Чи Монгол хүний агуу тийм удам ёс биш. Хүнийг одоо муу явахад одоо хайж болохгүй, гээж болохгүй муу хин ч одоо ямар ч цамаар, ямар ч цаг хугацаанд юу ч хэлээд, юу ч үзэж дайраа билээ ерөөдөө. Бид нар тэрийг үүсэх аргагүй ш. Бид нар л одоо тандгаас цааш түлхэж болохгүй. Нөхрийнхөө хуучин хувцсыг ч гэсэн өмсүүлээд өмсөж байгаа хувцсыг хайж солиод дэмнээд ходоодыг баярлуулад ингээд гарахт нэг 5 цаас өгөө гаргал хээсэн насны баяр олондоо харин тэр хүн насаараа одоо талархаж явна гэсэн. Ерөөдөө хүний сэтгэлийн дэм одоо ходоод баярлах, тарих баярлах тий одоо ингээд харж баярлах гэдэг чи одоо ерөөдөө хүний энэ дотоод сэтгэл юу чинь айгүй урд нь жоохон юм баярлдаг шүү дээ. Жоохон юм. Заавал тийм том юм биш. Одоо сэтгэл гэдэг чинь тийм агуу юм да. Агуу юм тий. Энэ агуу юмыг дандаа үгээрээ сэтгэлээрээ хандлагаараа бие биенээ дандаа баярлуулж яваараа, бие биендээ урам өгж яваараа л гэж урам өгж яв. Дандаа бие биенээ гоё эрхэмлэж яв. Бити өвнийг одоо муухагаар бод, муухагаар дууд нэг эвгүй цаг хугацаанд таараад хөөрхөдөөл гэдэг ингээд тусалж чадахгүй ч нэг 5 цаас өгчлөлтөө тэр нь ч одоо юунд татхана харамлаад идэв. Та нарын л ижил бас л нэг хүн явж штэ. Тэгээ мэдээллийн 900 гэж бас л бид нар дандаа зөв мэдээлэл авч ээж л тэ муу мэдээлэл муу юм өрөөсөө дамжуулан ярьж хэлж өрөөсөө болохгүй. Ерөөдөө та надад амаараа дандаа л за бити над руу муу юм яриараа би одоо энэ уцаар ярьж ах чинь зовлон яриад өөдөөс өвчөө яриад дуугаад ингээд би ярихгүй шүү. Хүнийг бүр тэгж хэлжээ. Одоо хоёул гоё юм яриа. Гэгээ юм ярьсан муу юм ярихгүй. Би энэ дэнд сайхан одоо мэндийн зөрүүтэй гоё энэ шинэ 900-д одоо шинэ он жилүүдэд бид нар дандаа өнгөрсөн ондоо ингээ муу болгоноо ингээ өнгөрсөн ондоо ингээ үлдээсэн одоо шинэ ондоо дандаа л сайхан юмыг бэлэгдэж гоё сайхан явцгаая гэж бүгдээрээ тэгж явуулах хамгийн сайн шүү. За та нартай маш их баярлалаа. Хичээнгүйлэн сонсож байгаа талархлаа. Өөрийгөө л өстой голж болохгүй. Өөрийгөө голсон та өөрийгөө голоод байвал хэн ч таалагдахгүй. Тэр ямарваа юм чи өөрөөс л эхэлдэг. Өөрийгөө хайрлах хүн чинь та өөрийгөө өөрөө хайрлна, өөрийгөө өөрөө уучлна, өөрийгөө өөрөө тэнхрүүлнэ, тэ өөрийгөө өөрөө эмчлэнэ, өөрийнхөө дотоод сэтгэлийг таал засна, өөрийгөө өөрөө л гаргадна. Тийм учраас өөртөөгөө нэг номер та өөртөөгөө ажил. Өөртөөгөө ажиллаж ийж тэгээ дараа нь найз нөхөд хамт олонтойгоо ажиллана. Ямарваа юмыг өөрөөс эхэлдэг шүү. Тийм учраас ерөөдөө өөрийнхөө алдаа болгоныг ааш аршин болгоно, төвчээргүй зангаа, тэ түргэн зангаа, муухай шуналтай байдлаа, атаархуу зангаа, харамж зангаа ерөөдөө бүгдийг засаж нэрээ би нэг юм шүү дээ одоо нэр одоо өөрийгөө л нэг өөрчилж үзье та гэдэг юм. Ерөөсө бодох хэрэгтэй, төлөвлөх хэрэгтэй. Тэгжээч хүн цаашаа сайхан цаг хугацаа өөрөө аяндаа бид нар дээр ирдэг. Сайхан цагаар хүн сайхан явж болно ш. Илүүх болно. За та нарын зүгээс энэ сэдвтэй холбоотой асуух юм байна багшаасаа. Асуух юм байл бичээд ороод ирээ багш нь шууд асуултанд хариулахад билээ.
энэ 21-р 900 чинь энергийн, сүнсний, мэдээллийн гэсэн 3 төлөвт хуваагдж байгаа. Энэ 3 төлөвийг багш нь задлж ярьлаа. Тэгээ энэ 3 төлөвөөс одоо давалж асууж тодруулах юм байвал багшаасаа асуугаад ороод ирж болно. Багш нь дэлгэрүүлээ сайхан яриад өгье. Энэ 3 төлөв хүн болгонд байдаг байгаа. Та байгаа юм бол анзаарахгүй, тордохгүй, хамгаалахгүй, арчлахгүй байгаагаасаа та ингээд хоосон толгоолол яваад байгаа байхгүй хоосон. Тэгээл хаашаа очих вэ? Хин дээр очих, хинд үзүүлэх үү? Хинээс асах уу гэл ингээд. Хинээс хайгаад байгаа. Өөрөө өөртөө яриач, өөрөө өөрийгөө анзаараач. Хүн болгон дотроос өгөгдөлтөй ирдэг. Хөх толбны өгөгдөл гэж яриад ч хөх толбны өгөгдөлтөй ирдэг учраас тийм агуу автам. Одоо манайх нэг үсэг задгаа тавиад ахаар та нар одоо бүх одоо цэцэрлэгийн хүүхдүүд төр сургуулийн хүүхдүүд төр ямар их задгаа тавьж байна. Одоо энэ одоо жоох ичгэвтер байна. Би одоо та нар тэр задгаа тавьж байгаа байл ерөөсөй ойлгохгүй юм. Тэгээ одоо энэ олон ирчүүд хараад бас та нараас айжлага алмас шиг ингээд үсэг задгаа тавьцаа. Одоо хөгшин залууг. Тэгээ гэртээ ороод хоол цагаа хийх болохоор үсээ нэг алт нэг боосон болно. Тэгээ үсэндээ айгу тэртэй. Үсэндээ жоох ууртаа шинжтэй ажиглаа л хахад. Тэгээ яг тэгээ ургуулаа л тэрний хооронд шүлжиж болдгүй юм. Үс өөрөө та нарын мэдээллийг чинь үс бас хадгалдаг үс. Муухай аран шиг муухай бодол муухай үг болгон чинь тэгээ таныг эргээд нөгөө урт хэл хүзүү орно гэдэг шиг үсний мэдээлэл чинь танд эргээд одоо орж ир таныг өөрчлөнө гэсэн үг. Тийм учраас үс гэдэг өөрөө тийм хязгааргүй орон зай байхгүй хязгааргүй. Хидийч одоо таны хөмөрөхөд бэлэн таныг дарахад бэлэн над үс чинь мэдээлэл чинь. Та өөрөө одоо хувьц яг өөрөө амныхаа янз бүрийн алдаагаар та өөрөө эйгүү болгоод байгааг мэддэггүй. Үс өөрөө тийм мэдээллийн чанартай байхгүй үс. Маш хүчтэй. Тэгээ багш нь харин ерөөдөө 3 жил 4 жил дотор үсээ тайр муухай мэдээлүүд их хэрсэн байна. Одоо үсээ хурдан тайр гэдэг. Би олон удаа хусч ирсэн. Энэ удаа ингээд жижигрүүлээд ингээд сууж байна. Тийм учраас үс чинь тэр нэг ургуулаа задгаа тавиад идэг ч юм биш. Болжгүй тэгээд шүлжихгүй одоо тэгээд муу энерги цохигдоод тэгээд гайтивл гэж хэлэх гээд байгаа байхгүй гайтив болохгүй шүү. Тэгээд орондоо ороод унтахтаач үсээ сулхаан шүлжээд унтах хэвээр сулхан үсийг бас хамаагүй задгаа тавьж унтахыг цээрэлдэг. Задгаа тавьж унтаж болдоггүй. Сайн шүлжиж унтвал илүү сайн. За асуух юм байхгүй юу? Сая багш нь оны төгсгөлд нөгөө дээдсүүдийг одоо маш их гоё амтлагаа өглөө. Сая бас шинэ ондоо хөдөө Доронтой аймагт очиж тэндээс одоо амтлагаануудыг гоё өглөө, гайхамшигтай гоё өглөө ерөөдөө Монголын газар чинь тэр чигээр энерги ирчим шүү дээ. Тэгээ энерги ирчмийг мэдэрдэг хүн л мэдрэхгүй юм бол мэдрэхгүй. Та өөрийнхөө хувь зүйнд өөрөө итгэдэг, өөртөө итгэдэг, өөрийгөө хайрлж мэддэг хүн бол тэгээд миний энерги гэжийг ойлгохчгүй. Өөрийгөө хайрладаг, өөртөө итгэдэг яадаг хүн бол за тэгээд амтлагаа зүгээр таны хүссэн үсэг шууд дэше өөр таны амаар орсон юм шууд дэше явчихдаг байхгүй. Одоо юм болгон хурдтай шал өөрөөр болцсон шүү дээ. Тийм учраас энэ шинэ 900-ны энэ гоё юмнууд ямар гоё дэше хурдтай хүчтэй гоё явж болж байна гэдэг чинь гайхамшигтай бүр ойлгохын дээр ойлгож гайхын дээр гайхаж явж ш. Тийм гайхамшигтай. Одоо энэ монголчуудыг нохооч нь аврын шүү гэж хэлж. Сая бас Доронтой аймагт очиход бас Доронтын нэг үсгүй өвгдээцээ хооллолоо. Дээр удмын хүмүүсээ хоёр багшаараа хооллолоо. Багш нь энэ үүлийг Доронтой аймагаас анх эхлээд хүүхдүүдийн засалд оруулдаг байсан. Засалд ороод ингээ жоохон амьдрал авах нь гоё болоод тэр өвгдүүд нь амтлагаа авъя, хүүхдүүдийнхээ гарын амтлагыг авъя гэж. Тэгээд одоо Доронтой аймагт олон айлууд өвгдээцээ хоолой амтлагаагаа өгье гэж надаар дамжиж олон айлууд амтлагаа өгч исэн. Би өвгдээцүүдийг хоололж исэн. Тэгээ сая нэг бүсгүй багшаа би одоо миний амтлагаа өөрөө дээш явахгүй юм одоо дахин надаар ингээд зүүдээр амтлагаа нэхэж орж ирээд би чадлаараа л өгөөд ирсэн. Нэг л бардаггүй. Таныг ирсэн дээр амтлагаа өгнө гэх сая надад очиод хоёр одоо ижээ аав хоёр талаа хоёулангийн хооллож
дээшээ амтлага тэрний амтлага ямар гоё болоо тэрэн дээр хэлсэн үг ямар агуу үгнүүд хэлвэ тэнгэр. Тэр тэнгэрийн үстэнгүүд байнга та нарыг харж яадаг, сонсч яадаг. Тэг удамдаа хэлж байгаа үг, удамдаа тавьж байгаа шаардлага, удмаа одоо бэлэгшээж байгаа тэр өстө агуу юм чи агуу юм билээ. Тэгээ би хавьд хооллолт хийгээгүй, хавьд тэнгэрийн гой хүчтэнгүүдтэйгээ уулзаагүй. Нэг удам ч гэсэн бас энэ удаа хооллолт хийлгэж бэлэгшээсэн. Хоёр багш нь хоёр өглөө дараалан одоо эцгийн талыг эхэлж хооллолдог, дараа нь ижийн талыг хооллолдог. Тэгээ бүх удмын хүүхдүүдийн нэрсүүдийг тэнгэрт айлддаг. Амьд байгаа бүх хүүхдүүд насан турш хүмүүсийн нэрийг айлддаг. Тэгээ тэр удмын орж иж байгаа тэр олон хөгчүүлийн хэлж байгаа, өнөөдрийн удамдаа хэлж байгаа, монголчуудад хэлж байгаа тэр агуу өгнүүд агуул юм байна. Яг нийтлэг юм нь бол ерөөхдөө нохоо битгий алаараа л гэсэн. Та нарын газар шорох нохоо хамгаал ишүүл гэж нохоо. Нохоо ёстой санаатаа санамсрууг нохоог алж болохгүй шүү. На газар чинь догшроод байгаа чинь нохоо алга болсон шиж. Нохоог тамалж, нохоог алаад байвал газар чинь догшроол ин гэж ш. Газар догшрол та нараа амьдрч чадах юм уу? Яа. Ерөөдөө саяны тэр хоолт нэр өвгдээцүүд тэг бүрээдүүд ч бас агуу хүмүүс юм аа. Агуу юм аа. Юм агуу гэдэг. Удам гэдэг тийм гоё. Багш нь өөрөө тэнгэртэй тэнгэрийн агуу сүнснүүтэй би холбогдож, удмын сүнснүүтэй холбогдож өөрөө ярьж тэднэртэй хуучилдаг учраас энэ цаг үед хоолог одоо баг одоо 10 жил болцсон юм уу даа ч тоо. Тэгээ удцсан юм бэлээ. Тэгээ нэг удмууд нь бүр тайвширч өгдөг, өөр хүүхдээ сандсан, битгэрцсэн, арайг тайвшруулад нөгөө олд амтлагаануудын араас нэг тайвшруулж байгаа жоо хуучлаад их сайхан хуучлаад ирэхээр сайхан юм хэлээ. Тэгээ нөгөө хуучлах нөгөө хооллолтын цаг бас хязгаартай. Тэр цагтаа багтааж бас болж үл бас сайхан мэдээллүүдийг сонсож, хуучилж бас цагийг гоё өнгөрөөлөд нэг ажил 9 цагаас эхлэх учраас хоёр багш өглөө хооллолтыг урах нартаа уралдан нар гарч иж хооллолт хэлдэг. Харанхууд хоолт вэдэггүй. Тийм учраас урах нар гарлаа миний хооллолт эхэллээ ерөөдөө нэг цагийн дотор өстөө маш сайхан хуучилж тэр олон одоо онгодуудыг баярлуулж хооллож цэнгүүлж олон жил амтлагааг нөгж илүү тайвшруулсан тэр хэрээрээ дорнотын ардын одоо энэ цаг үеэс эхлээд арай л гоё явна гэдгийг би бас дотроо бас бэлгшээгээл багш нь хүлээж байгаа шүү. Тийм учраас өнөөдрийн та нар энд их гоё зөв тайван дохтун дулаан чимээгүй байгаа ч тэгэл тэнд өгцөн гинэ нөгөө чи шатцсан гинэ нөгөө чи явцсан гинэ тэр нэг буруу мэдээллүүдийг амаа мэдээрээ тэр мэдээл тарааж байгаа хүн өөрөө эвгүй болно шүү. Тийм учраас хүн болгон амаанаасаа муухай гарахгүй нөө бада юм сонсохгүй юм би хэлэхгүй дугуй гэж тэгж явах хэвээр. Тэгээд дарамтд очиж хоёр багш нь сайхан ч амарлаа. Сайхан ч бас өвгдөөдсөө хооллоод бас сайхан мэдээллүүд орж ирлээ. Тэгээд нийтлэг юм нь яг хөө зүгээр тэр нохоог устгаад алаад үзээрэй. Хээрийн нохоо олсоо та нарын эзэн шүү л гэж л. Нохоонд их ач холбогдол өгч илээ. Тэгээд энэ газрыг чинь ганц одоо тэр муу сүнсийг зайлуулж идэг, муу сүнсийг одоо ганц хөөж идэг ч бас нохоо юм биш тийм учраас нохоо байтгал амьтад байна тийм. Энэ олон амьтдыг та нар гомдоогоод энэ олон амьтдыг ундаалахгүй, хамгаалахгүй байснараа юу вэ гэдэг ингээд бас жоохон зэмлэлийн маяг юм сонсон. Тэр болгоныг хоёр багш нь ойлгож мэдэрч нэг олон жил одоо үеийн одоо онгодуудыг хоололж исэн болохоор тэдрээс сайхан юм одоо дамжуул сонсож хүртэж тэрийг түмэн дэлгэрүүлж түмэнтэйгээ энийг хуваалцаж аян замын альжаал таль зугаалж тэр олонний имийг бас түмэнд сонсгож исэн учраас доромтойхоо илүү их надыг нийтлэг сүнсний мэдээлэл илүү нийтлэг мэддэг учраас бас мэдэх нь мэднэ. Тэгэх гоё яваад ирлээ сая тийм учраас айл болгон нохоо ганцаарынгийн өсөгдөг заавал хослоолон өсөгдөг нөгөө монголчууд ч хосээта ардам хосээта нохоо заавал хосоор нь өсгөнө. Хосоор нь 2 нохоо 3 нохоо 4 нохоо ерөөдөө 4 зүг рүү нэг нохоо уйл хийдэн штэ. Тэгээ та нарт өөрсөө боломжоор л мэдгүй нохоо олон байх тусмаа сайн. Нохоо олон байх тусмаа танаад бүхэн ижил болно гэдэг ижлээ олноо гэдэг ерөөдөө тэр нохооч их бэлэгдлийн амт юм биш үү? Он дуусах үед могоо хилээ гаргаад намайг хатгах гэд бултаад
холдууллаа гэж зүүдэлсэн та тайлж өгөөч гин ямар гоё юм бэ могоо зүүдлэн лусын амтан зүүдлэн гэдэг гоё юм. Намаа хатах гэхдээ дуртаад гинэ. Зүүдэнд одоо тэрхүү лусын амтд ирэх агуу. Та агуу учраас агуу амт ирж байгаа. Энд чи могоо хатгаад байгаа юм биш. Таны нүдэнд могоо шиг харагдуулаад цаана нь танаа толгоо одоо нэг лусын эзэн байна гэсэн үг. Лусын эзэн чи өөрөө биш амтнаар төлөөлж орж ирдэг. Амтнаар төлөөж чамайг иттайхан байгаараа нөхөр минь хөөй могоогоор чамайг ингэж яхан муу юм чинь айлгаж одоо чамайг чи өөрөөгөө өөрчилж чадахгүй, сэрж чадахгүй, тэгээ зүйдээ маань чадахгүй, тайлж чадахгүй, одоо нь юм ойлгож чадахгүй зүгээр чамаа жоохон өдөөгөө жоохон сэрэж ийн гэсэн үг. Могоогоор айлгаж явах үдээс сэрээснээр азтай байна гэж хэлье. Чамаа хамгийн азтай байна, сайхан байна. Одоо шинэ ондоо чи арай л өөр гоё юм. Азтай юм. Ерөөдөө зүүд гэдэг гайхамшигт. Ерөөдөө зүүдэнд ирж байгаа ерөөдөө тэнгэрийн өчтөнгүүд өөрснөө тэнгэрт нөгөө хүний сүнс бидний махан бие чинь хөрш орондоо шингээд бидний сүнсэн би тэнгэр рүү хальдаг. Тэнгэрт очихоор сүнс болоод мөнхөрдгөө. Тэр сүнсийг чи язгуур гэдэг байхгүй юу? Жижигэн юм гэрэл гэсэн. Тэгээ таны язгуур болж яаж дээшээ дэвшдэг, нэлээд өндөр түвшинд дэвшдэг гэхээр амьд сэрүүн байхдаа, нарч ертөнцид байхдаа хэр олон гоё мэдээлэлээр, зөв мэдээлэлээр, дээр нь эрүүл мэндээр бүх талаараа зөв байсан хүн язгуурын түвшинд очихоор оройн дээд рүү очтыг. Таны шалтгаалга. Энэ доор энд нарч ертөнцид байж байхдаа өөрийгөө хөгжүүлж чаддаггүй, өөрийгөө ойлгодоггүй, өөрийгөө чамалдаг, голдог тий. Одоо нэг ганц мах чанаад идсэн ч өвгдээцээ өгж мэддэггүй. Одоо нэг хэдэн бууз жигнээд гарын буузаа жигсэн ч гэсэн ижээ авдаа өгдөггүй нэг тийм үү. Чимээгүй иддэг хүмүүсийг тэнгэр айгуу чамалдаг харамчийн туламнууд гэж. Тийм учраас тэнгэр нар байгаа цагт үргэлж та нарыг дээрээс харж идэв. Нар чинь одоо толны тусгал гэсэн үг байхгүй нэгсэндээ толны тусгал танаа гэрлүү нар тусчлээвэл надыг харж байна л гэж бол. Нар харж ах чинь буруу хараад ганцаараа өөрөө өөртөө. Тэгээ урдаа уцаа тавьчихсан. Тийм учраас ямарваа хоолыг идэхдээ өршөө хүүгээ өршөөгөрөө одоо хүн саяны 7 хоног жоохон таагүй байсан хүүгээ өршөөгөрөө гэж хэлэн жоохон таагүй үе байж болно шүү дээ. Би саяны өнгөрсөн 7 хоног жоохон таагүй байсан хүүгээ өршөөгөрөө гэж хэлээд давхар энэ хоолоо урд байгаа хоолоо та чанс тэнгэрийн өрчөнгөө чансан маханд айгуу дуртай, чансан толгоонд их дуртай, чансан гидсэнд айгуу дуртай, хаяа хилэн дуртай, эрүүн дуртай тий. Хаяа цагаан эдэнд айгуу дуртай. Та нар өвгдөөцтэй зориул хаяа гэртээ зориулж идэж болно. Хаяа санаандгүй ингээд нэг гэртээ иддэг штеп. Хоёр хавираач гэсэн чанаад идэж байгаа. Тэрийг өршөө охиныгоо өршөөгөөрөө би та нартай энэ хоёр хавиргыг би ингээд нүдэн анад хэлдэг. Гадных нь нэг нүдэн анад нэг юм хэлчихэд идээд байгаатай адилхан бид нар тэгж идэж бод. Нүдэн анад та ингээд хэлнэ. Дотор сүнслэг ярьж ийн гэсэн. Нүдэн анад би энийг гоё одоо шөлийг одоо миний ээж хийсэн юм л да. Тэгээ ийм гоё шөл дээр нь айгүй гоё хавиргын үнэр ингээд айгүй гоё хүнд мэдгэж байгаа шүү дээ. Энэ гоё шөлийг тэнгэрт байгаа би одоо аавынхаа удмын гоё хүмүүс би зориулж иднэ. Та нар энэ шөлийг бүгдээрээ надаар дамжуулаад идээрээ. Энэ махыг би хичээнгүйлээ идийг бүр гараараа барьж иднэ. Маха. Тэгээд тэр гоё аягтаа шөлөө айж өөх ингээд таавараа идэж хурдан идэж явахгүй. Таавараа идэж яваа. Та бодлороо зөвшөөрлөгнө. Та бодлороо зөвшөөрлөх тусам дээшээ явна. Өнөөдрийн та нар идэж байгаа хоолыг тэр үнэрийг тэнгэр та нараас төрүүлээд авчдаг. Хоолны үнэрийг хизээ идхий чинь хүлээдэг, өгөхий чинь хүлээдэг. Та нараас дуугүй байдаг. Хинч дуурдаггүй, зөвшөөрдөггүй учраас тэд нар та нарт гомдоод тэдний гомдоогоо л та нар энд бүтрээл. Ерөөсөл тэр холбоос нь тэр. Тийм учраас гомдоохгүй тул та өөрөөрөө л өгнө. Энэ гоё цай шар тостой гоё сүтээ цай. Бис ижи би таньдаа ууж байгаа шүү гэж идэнэ. Ээж минь ард байгаа олон ижинэр бас уугаараа. Ээж минь та дээж гинүү. Тэгээ артлаас нь таны ард байгаа бүх ижинэр миний цаг уугаараа гэд. Та тэгээ түмэн зориулаад та боддоо хэлсэн бол түмэн уу. Юм гэдэг багтахгүй. Юм нэгээс хэлдэг.
Нэгээс тэгээс эхэлнэ. Сэтгэл байхад, бодол байхад, үг байхад өөрөө явна. Тэгээ өнөөдөр монголчууд сэтгэл дутаж байна, үг дутаж байна, өгөх гэдэг тийм алга, хандлага алга. Багш нь одоо өглөө болгон шар тусаа цайгаа дандаа тийшээ тэнгэрт өөрөө амтлагаараа өгдөг, тэнгэрт өгдөг. Өдөр бас ингээд сайхан таарл багш минь дээрээ багштай л ариу юм өгнө. Хамгийн ариу нэг багштай өгнө. Багшийн шавнэр би дээр одоо маш олон мянган багштай. Тэднэртэй багш нар минь зооглолоо. Харамгүй зоогл. Надаар зориглоод зоогл. Ерөнхийдөө хүн өөрөө одоо сэтгэл харамгүй байх, нээлттэй байх, тайван байх, үгийгсэн сэтгэл байхаа зүгээр төмөрнөө над хоолч нь өөрөө явна. Өсөөгөө өөрөө хэдэн мянган хүн на хоолч нь амтлахаар тэд нар чинь нэг бид нар шиг идээ суугаад идэх хүмүүс үнэрлэл цадна. Үнэрлэл ямарваа одоо амтлагын чинь үнэр маш хурдан явдаг. Ерөнхийдөө хамгийн түрүүнд үнэрлдэг. Үнэрлэж өөрснөө одоо тэр үнэр таалагдвал идэн, амс нь үнэр таалагдахгүй идэхгүй. Тийм учраас ямарваа имийг одоо хаяа бас торт, кекс идэг. Тэг багш нь кекс, торт иддэг. Айгу дуртай. Гэхдээ крем тийм дуртай биш багш нь. Тэгээд яг кремийг ингээд баг хийхийг аваад одоо зөөлхөн тийм аргун кекс биш. Нэг гоё кекс. Бас нэг тийм нэлцгай кекс биш. Ерөөдөө бас жоохон тийм дээд хүчтэнгүү тийм кексэн баамд айгу дуртай. Хаяа бас жүр үрийн айтан кекс. Зарим кексүүд нэг сонирм мэдгүй тийм сонирм. Тэг би энэ удаагийн кекс жоохон ийм таарлаа өшөө гэдэг таалагдж байгаа наа таалагдах нь тэр үстэй. Ерөөдөө миний амтлагаа болгон дээш явдаг болохоор багш нь болж игэл бас айгүй айтаах юм зөв юм шинэ юм илүүх тэнгэрийн өрчнгүүдэд дууж идүүлж одоо баясахыг илүү хүсдэг ээ. Тийм учраас багшигаа дуурайгаа та нар хүн болгон хийж чаднаа. Идэж байгаа, ууж байгаа, амруугаа хүртэж байгаа болгоно өршөө охиныгоо өршөөгөөрөө өнөөдөр жоохон би тавгүй байлаа. Гэхдээ энэ гоё хоолыг би та нартайгаа хувааж идэх хамтдаа идмээр ах юм. Та нар миний хоолыг өсө дураараа идээрээ бүгдээрээ идээрээ гэж хэлж болно ш. Сэтгэл байхад юу ч болдгийг. Үг байхад, сэтгэл байхад, өгье гэсэн сэтгэл байхад зүгээр наач өө тэд нар зүгээр та нар таны хийж байгаа бол баг эхний хэдэн албаа тэгэл дороо юм гэдэг маа зүр мэдрэмжээр л тэд нар чинь бүх юм гүйцэтгэл нь явдаг байхгүй юу? Мэдрэмж гэдэг тэнгэр тийм агуу тэр олон мянган хүмүүсийг бид нар доороос нь ундаалж, гүртэж, харж явах тусмаа сайн. Тийм учраас одоо сая шиний нэгний нар харна гэдэг ингээд уулан дээр олон хүн гарахыг цээрлэн уул гэдэг чинь өөрөө тэр олон хөл даахгүй тэгээ тэнд одоо уул руу гарч байгаа хүн хагалгаанд орсон хадаастаа оёото тий эсвэл эргэтэн дутуу хүмүүс уулан дээр гарахгүй нүдний хараа муу хүн гарах. Ерөөхдөө уулан дээр хамгийн эрүүл хүн гардаг шүү. Уулан дээр хамгийн эрүүл. Тэгээд амьдрал нь бүтэн. Одоо ханин байгаа, хүү охинтой байгаа, ээж аав нь одоо амьд байгаа бүр сайн. Ерөөдөө илэг бүтэн хүн уулан дээр гарна. Эр хүн. Эмэгтэй хүн уул руу гарахыг цээрлэн. Цээр ёс. Яг бол уулын эцдүүд эрчүүдийг л хүлээдэг эрчүүдийг. Тэгээд шиний нэгний өглөө урах нарны өглөө ерөнхийдөө эрчүүд уул руу гарахтаа хүнд хэлэхгүй. Түмэн зарлахгүй. Зарлвал наадах чи тэнгэр авдгүй юм. Чиний хаашаа явах яахыг чинь хэн нэгэн мэдсэн бол тэнгэр хөө энэний ард ямар олон хүн мэдэж байна ашиг гэд. Олон хүний мэдээллийг тэнгэр хүртхийг хүсдэггүй учраас би хэлж шээ амаа мэдэрээ гэж. Тэгээ одоо уул руу гарч байгаа эр хүн бол ханин байх, хүү охинтой байх, өнөр өтгөн олуулаа байх хэрэгтэй. Тэгээ би энэ цоо эрүүл байх хэрэгтэй. Тэгжээж одоо тэр гоё одоо уулын эцэнд бөгөөд тэр окторгой нар сар газар ингээ бүх юмны одоо энергийн долгион чинь дээшээ хүчтэй явдаг. Тэр болгонд хамрагдах учраас зөв. Тэр долгион руу орж байгаа хэрнээ одоо юу гэдэг хэд хоногийн өмнө жоохон ууцсан, шаардсан, эсвэл хэд хоног жоохон гэвтэрт байсан, баахан тариа хийлгцэн янз бүр удаа гарах цээр ёсонд ордог. Маш цээр ёс. Тийм учраас их дураараа хүн дагаа гарчдаг. Дураараа одоо нэг одоо гарна гэл ингээл. Тэр учраас монголчууд жил болгон гардаггүй. Нэг гарцсан бол 3 жилээ даадаг байхгүй юу? Тэгээд гарч байгаа тэр жилээ одоо ямар үед гарах уу?
гэдгийг хүн цэгнэж нэг гарцсан бол 3-4 жилийг тэр одоо айл тэр хүний тэнгэр хязгаар өөрөө даагаад тэр уул эзэнд эвэлдэ авчдаг юм аа. Жил болгон гарах шаардлагагүй. Юм гэж нь тийм учиртай. Манайхан тийм цаанаасаа тийм өөжөө амгалан хол бодолтой, хол ухаантай, гүн ухаантай тийм агуу арт юмс. Одоо чинь агдуу санд жил болгон гарна. Заавал гарна, би л гарна гэл ингээл. Юу жил болгон юу яах гэж гарах гэдэг. Жил болгон зургуулсан таартай уулзахгүй шүү дээ. Чамаа нодлоо харцсан шүү дээ. Энэ жил юу хийж яваа гэж тоохгүй шүү дээ. Юм эзэн тийм байд юм аа. Тэр одоо жоохон намс суугаад, ухаан суугаад одоо жоохон талигоо оюуноо жоохон хөгжүүлээд одоо эрдэм мэдлэг ном уншиж одоо жоохон өөрсдөө дотоос сэтгэлээж байгаа амирлуулж гэгэрүүлж жоохон сэрээж өгөх хэрэгтэй байна гэдгийг та надад бас илүү амжилж хэлье да. Тийм учраас энэ ирж байгаа гоо шинэ оноо бүгд их дандаа гоёор дандаа таймнаар тэр гоо тэнгэрийн гой хүчтэнгүү та нараар дамжиж одоо тэнгэрт амьлаж тэнгэрт гэгээрч тэнгэрт маш гой байдаг учраас дордороо бүгдээрээ бас та нар зүйдээ мандаггүй зөв бурууг ялгаж ойлгодоггүй тайлдаг үдэл ингээд нэг эзэнгүү хөвчл гүйлдээд байгаа яах вэ гэд. Над дээр ирж уулзаад бас зөвлөгөө авдаг нь байна багшаа уулзаж нэг маш тодорхой зөвлөгөө авъя гэх. Ирээд уулзж байгаа хүмүүст би маш тодорхой зөвлөгөөнүүдийг өгдөг өөрийн биеэрээ өгдөг зөвлөгөөнүүдийг. Хэрэгтэй мэдээллүүд таньдаа өгдөөцтэй талархъя. Бид нар чинь мэдэхгүй зүйлүүд их л байх юм да. Мэдэхгүй юм их нөгөө одоо монголчууд ирэхэд урт наслахгүй байна шүү дээ. Одоо ирэхэд 100 хүрж байгаа нь бараг алга. 100 хүрэх гэж монголчууд ямар их зүдэрч байна нэ өвчтөе хүмүүс одоо өндөр нас 80 цаашаа явахаараа бүгд ийм эрэмдэг болцсон. Бүр хил яриан цаашаа болцсон. Хүн нас явах хэрэг ирүүл ухаан нь илүү саруул залуу хойч үедээ амьдралын ухааныг заагаад бүх юмыг гоё ингээд гоё яриа сууж явах үед чинь тийм хөрчүүлэг цөөхөн болоод байна шүү гэдгийг хэлж байгаа. Тийм учраас одоороос залуу насан дээр эрүүл мэндийн хурдан барьж авч бүгдээрээ одоо залуу насан дээр хүнд өвчин тусахаасаа өмнө одоо ядаргаанд орсон хурдан ядаргаагаа тайлж хоёр багшнаас мөд бас эргээд хөдөө явна. Одоо байгаа хугацаанд хурдан имжлүүлээд одоо шинэ ондоо шинэ юугаа бас өвчнгүй эрүүл саруудаас гоё орё, гоё явъя гэдэг жоохон анзаарах, мэдрэх хэрэгтэй та нар байна. Дижээж бид нар бүгдээрээ гоё болно. Сайхан явна. За, хүүхдүүдийн талаар нэг юм яриад байгаа. Бага насны хүүхдүүдийг битгий ойлуулад гомдоогоод гэдэг байна. Хүүхдүүд маш их гомдож, уйлж, одоо их өвдөж, шаналж байгаа юм байна цаа чинь. Тийм учраас бага насны хүүхд манайхан тэгдэг байхгүй бити дүүгээ ойлуулаад бай. Бити дүүгээ гомдоогоод бай. Дүүгээ тэг тэр дүү одоо тэр гэрийн хаа юм шиг л одоо нэг их чахын загнаад ахын тэр. Үгүй шүү дүүг илүү загнаж, дүүг илүү сургаж, их чах нарын харин ээж аав нар эрхлүүлэх ёстой шүү. Эрхлүүлэх ёстой. Тэгэхэд чинь дүү гарсан биш одоо нөгөө их чах нар нь дүү гарсан биш чив дээр шовдруулагдаад өстой жинхэнэ нөгөө эрхэлдэг байсан нөгөө хоёр чинь тийм үгээ сонсгоо байгаад ирэхээр ичийн авдах гомдож ирдэг. Энэ гарч ирэл битэрийг ингээ ерөөдөө хавчаад хайж гээж байгаа бах дээр юм л загнаа шаардаад ингээд идэг болоо хүүхдүүд ээж авдах гомддог болж байгаа. Тийм учраас ерөөдөө дүүнэр гэдэг чинь ухаан суугаагүй тохиолдолд их чахт нь хайж байгаа. Их чах нь тэрий шин зодоо загнаж чирж байгаа хүн болгочдөг юм аа. Монгол ухаанаар тэр шүү. Тийм учраас их чах нарын харин илүү тордож, хооллож, хувцалж, их чах нарт нь илүү анхаарал тавиа. Их чах нарын зөвхөн дүүгээ та нар яхаа өөрсдөө мэдгээл хайчих хэрэгтэй. Тэгвэл их чах нарын дэндүү гомдоосноор өнөөдрийн хүүхдүүдтэйгээ их загнуулснаар, гомдоосноор цаг наргуу тэгэл хар бор ажил хийгээл ажилд нухлагцаар агаад жоохносоос хүүхдүүд айгүй бийгүү болж байна. Сэтгэлийн хатгүй болж байна. Маш их өвчлж байна. Одооны хүүхдүүд.
Тэгээд одоо нөгөө хайр гэх юм байхгүй үргэлж нөгөө загнуул чичлүү зандруулж одоо нөгөө боол юм шиг ямар ч нөгөө нэр хүндгүү одоо байсараа маа хүүхдүүд чинь бүр гэрээсээ салхаж ш явхас өстө хурдан том болоод энэ гэрээс л явъя гэд ингээд. Тин чи нөгөө ээж аавын хайрыг мэдрэхгүй ээж аавын халамж хүүхдтэй хандлагыг мэдрэхгүй ингээд өсчгөөрөө хүүхэд тэгээд бие даах чадваргүй дотроо эзэнгүүрн тэгээд ээж аавын хайрыг мэдэрч чадаагүй даа хөөртөө гомдод тэгээ маш их амьдрал их алдаа гаргаад идэв тэндээс эхэлдэг шүү. Тийм учраас хүүхдийг одоо энэ яг бага насанд яг өсвөр насанд нь илүү хүүхдүүдтэйгээ ойрчиж элен далангуу сайн ярьж сэтгэлийг уудалж одоо гэртээ байгаа үед нь харин сайн уудалж хүүхдүүдтэйгээ сайн тоглож сайн ярилцаж үзээрэй. Хүүхдүүдийн дотоод сэтгэлийг сайн онгойлгоороо. Хүүхд болгоныг заавал урлагаар явуулаарай. Бин тамираар явуулаарай. Урлаг спорт хоёр бол за тэгэл хүүхдүүдийг хөглөө шүү. Ерөөдөө хүүхдүүдэд илүү анхаараарай. Хүүхдүүдээ сайн дэмнээрэй гэж хэлье. Хүүхдүүдийг гомдооч болохгүй шүү гэж хэлье. За асуухан байхгүй та нараас. Багшаасаа. Хүчтэй асуулт алгуу. Асуултад орж ирээгүй яа гэж. Баярлалаа. Жинхэнэ надаас асууж, жинхэнэ надыг ухах чинь та нар шүү дээ. Яагаад надыг ухаж чаддгүй? Надыг ухчих та нар надаас юм сонсон ш. Та нар надыг ухахгүй би юу ярих юм? Нэг юу хийдэг хүн гинэ сая. Яадаг хүн гинэ. Тэгвэл таны дээр мэддэг чаддгийг чи үзье. Жинхэнэ надаас түн асуулт асуусан ш та нар. Энэ 23 хүн орж ирсэн 23 асуултаар дарах хэрэгтэй байхгүй. Би өдөр асуултыг чинь хариулж барахгүй ингээд ядраа сууж байгаа байхгүй энэ чи. Тэгэхээр чи юу вэ? Асуултч байхгүй. Сони юм бэ? За асуулт байхгүй бол багш нь өнөөдрийн лекц ингээд дуусгая да. Өнөөдөр яг шинэ он ирлээ. Яг энерги 900 гэж энергийн талаар, сүнсний 900 гэж сүнсний цай муу сүнсний талаар мэдээлэл гэдэг талаар бас нэг амьдралтай холбож хутгаж сайнтай муутай ерөөд та нарт бас нэг ухаараасаа одоо сэрж амьдраасаа энэ шинэ ондоо бас зүв байгаасаа гэж яахан бэлэгшээж ирж ерөөдөө жилийн жил ерөөд жил болгон гоё заавал морьтой гахаатай луутаа хутгаж шарын шинтэй хутгах гээд байгаа даач биш ерөөдөө жилийн нар жилийн үлрэл өөрөө юмтайгаа ирдэг шүү. Тэр ирсэн юмыг бид нэр авч чаддаггүй, хүртэж чаддаггүй, ойлгож чаддаггүй del та нар ингээд тийм эзэнгүү яваад байгаа хгүй эзэнгүү. Тийм учраас хүн үлрлийн нар, үлрлийн цас, үлрлийн агаар тэр энэ оршихуйд ирж байгаа болгоныг хүн зүв дээрээ мэдэрч таньж, зүв тайлж, өөрийгөө бас зүв цогцлоож, өөрөөрөө гайхуулж, өөрийгөө таньж, өөрөөрөө бахархаж, өөрийгөө хайрлаж сайхан явах хэрэгтэй. Тэрхүү сайхан цаг дандаа ямиг сайхнаар бодож дандаа ямиг гоё сайхандаа зөөрлөж шинэ ондоо мөр бүтэн, элэг бүтэн, оюун нь бүтэн, ухаан нь бүтэн, сэтгэл энерги нь бүтэн, бүгдээрээ бүтэн зайтай дүүрэн явъя бүгдээрээ. За та нартай маш их баярлалаа. Маш их баярлалаа. Сайхан бай. Багш дараагийн 7 хоногоос дахиж орж ирэхийг бодъё. Тэгээ хөдөө бас яалтаас явах хэрэг гараад яах уу гэдгээ ажиглаа сууж. Аргагүй хүний ажилд яваад оройдоо сууж байсан болох уу? Агшаа суумаар санагдаад ууж байсан гинэ. Аргагүй хүний ажилд яваад гинэ. За бодноо бол ерөөдөө сэтгэл тавгүй үед, ажил тавгүй үед, бие тавгүй үед та нарыг сүүл авардаг шүү. Сүү бөгөөд нойтын өрөм аварна. Нойтын өрөм. Шар тосоос аварна. Ерөөдөө жоохон сэтгэл гонсгор, уйлмаарч юм шиг ямар ч эвгүй нэг цаг мөч хүнд амьдрал юм чинь гашуунтай янз бүр л байгаа шүү дээ цаг хугацаа чинь. Хүнд юу ч дайрна, юу ч үзэн тэрийг бид нар таашгүй гэдэг шиг. Харин тэр өдөр жоохон эвгүй таагүй байсан бол оройн өөргөө гоё сүүгээр мэлаагаад өрмөөр гоё амталгаа аваад ч юм уу тий. Эсвэл нэг жоохон айрыг угаад ч юм. Эсвэл нэг жоохон нэрмэл шар тостоо угаад ч юм. Тэгэл унтчих болно. Өршөө охиныгоо өршөөгөөрөө гээд ингээд угаад. Тэгэл боллоо. Тэгэл маргааш өчигдрийг мартаж өглөө нь шинэ өглөө өчигдрийн имийг
үргэлжлүүлж бодож үргэлжлүүлж сэнхэрч болохгүй. Өглөө болгон шинэ өглөө учраас та шинэ хүн болж босч ирж байгаа учраас өчигдрийнхээ аймаг тэр оройноо дуусгацсан учраас маргааш өглөө шинэ хүн учраас шинэ ажил, шинэ амьдралын төлөө айгүй гоёор өглөө болгон шинэ хүн болж байгаа учраас мандтугай босноос сэрнээгэл гоё. За мандан бадаж хэдүүлээ гоё явцгаая. За баярлалаа та нартай, маш их баярлалаа. Таалан сойрсон та нартай гялалаа. Сайхан унтаж амар гоё зүүдлээрээ. Зүүдний тайллаа багштай дараа хэлж өгөөр багшнаас чадлаараа тайлхыг хэлчихье. Та нарын зүүдээ сайн манаараа. Зүүдээр л та нартай одоо танаа удмын хүмүүс таныг тоож орж ирж байгаа та баярл. Та баярл. Харин би зүүдэл чадахгүй байна. Зүүдэнд ирснээ ойлгохгүй байна. Өршөө гэж та хэлнэ. Өршөөгөөрөө би их л ирэх юм да. Та нарынхаа ямыг сонсох юм да. Дааж би тэрийгэ тайлж чадахгүй өглөөс ирэхээр байхгүй юм да. Надыг ойлгоорой, надыг уучлаарай. Хүн хизээ тэрийг гоё тайлж ойлгов та нар надыг уучлаарай. Би нэг л гоё багшаа байж чадахгүй шүү. Надыг ойлгоорой гэж та тэр чадахгүй болохгүй юмасаа өглөөс ирэнгүүтээ сайн хэлдэг. Тэгэл болчихно. Би юу халуу дүүгээд байх юм. Энэ ямар учиртай байна. Хөөх, миний энерги шууд мэдэрч байна гэсэн. Багшаа итгээд ирэхээр, багшигаа ойлгоод ирэхээр, багшигаа шүтээд ирэхээр өөрөөсөө дотроос хүүтэн ус гараад ингээд халууцаад ирдэг. Ийм гоё. Багш нөгөө та нартаа нэг шууд лайв өгж байгаагаараа итгэж байгаа, сүжиглж байгаа хүмүүсэд шууд энерги шидэж давхар имчилгээ очдөг гэсэн юм чи өөрөө тийм гоё гайхамшигтай. За асуулт авах хоёр багш нь маш их баярлалаа. Гэрэл чулуу хоёр орж ямар хөөрх юм бэ? Манай сайн үчи хамгийн сүүлдийн гүнсмаа төмөө эдэр ямар гоё юм. Хуучин хүмүүсээ харсан чи гоё харагдчихэ, сайн хараг. Бүгдээрэнд нойроо минь. За шинэ өглөө гоё ухтараа дараа гоё уулзъя. Үргэлж багшийнхаа лайвыг дахин сонсож өөртөөгөө сэрээж өөрийнхөө учрыг хурдаа ол тэгэл болоо. Юм чи өөрөөс чинь л эхэлнэ. Учраа олдсон байхад багшиг болоход ирэхэд амархан. За баярлалаа та нартай маш их баярлалаа. Баярлалаа.